За эрхэм үзэгчдийн энэ өдрийн амар амгалан гэргэн мэдчлээ. Та бүхэнтэйгээ би амлсан ёсоор нэм гаригийн 10 цаг болгонд та бүхэнтэйгээ уулзж хахаар тохирсон байгаа. Оройн 10 цагт Монголын цагаар. За одоо биднийг тархан суугаа монголчууд маань дэлхийн өнцөг булан бүрээс үзэж байгаа гэдэгт итгэлтэй байна. За одоо Европын улс орнуудад үзэж байгаа монголчууд маань оройн өдөөс хойш одоо 3 цагаас оройн 5 цаг болж байгаа бол Америкийн нэгдсэн улсын зүүн эрэгт өглөөний 10 цаг, харин баруун эрэгт одоо өглөөний 7 цаг болж байгаа. Харин Солонгос буюу одоо Японд байгаа монголчууд маань бидрээс 1 цагийн өмнө явж байдаг. Тэгэхээр одоо Японд, Солонгост оройн одоо шөнийн 11 цаг болж байна. За ингээд та бүхэнтэйгээ 7 хоног бүр уулзж байгаадаа туйл их баяртай байгаа. Өмнөх одоо уулзалтаа би Тайваны Тайпей хотоос та бүхэнтэйгээ шууд хийсэн. За тэрхүү одоо уулзалт одоо тэрхүү лайвыг Тайпей хотын гудамжнаас маш их хөл хөдөлгөөнтэй дуу чимээтэй газар хийсэн. За нөгөө талаас яг тухайн үед одоо тухайн бичлэгийг хийхээс өмнөхөн газар хөдлөлт болсон болохоор жошт буудлаасаа хийн гэж бодож ирсэн. Одоо лайв маань бушуухан одоо лайв хийх газраа өөрчлөхгүй бол болохгүй байсан. Иймд гудамжнаас та бүхэнтэйгээ уулзсан. За Тайваны одоо үүрэн телефон холбооны интернет ашигласан. За хурдны хувьд маш хангалттай. Ер нь бол хөгжилтөө Тайвань, Япон зэрэг улсуудын интернет за хурдны асуудал бол ямар ч асуудал байхгүй сайхан явсан. За миний лайвыг үзсэн монголчууд гэсэн ямар ч тасалтгүй, ямар ч одоо дуу шум одоо дундуураа тасрахгүйгээр сайхан явлаа. Их сайхан болсон гэж хэлсэн. За гэхдээ мэдээж хэрэг миний зүгээс алдаа гаргасан. За анх удаа би одоо YouTube дээрээс лайв хийж, гар утсаараа хийж үзсэн болохоор утсаа одоо хэвтэй байрлалаар явснаас болоод нэвтрүүлэг маань одоо лайв маань хэвтэй явсан. За зарим үзэгчд хэвтэй явах нь их амар юм байна. Үзэж гисэн амбарыг хэвтээд ингээ үзэж яхад утсаа хөндлөнгөөр нь барьчихаа тэгээд ингэж байсан бол зарим улсууд иймэрхүү явах юм бол хүн үзэхгүй штэ. Ер нь юу болж байгаа юм бэ? Ингэж болж байгаа юм уу гэсэн утгатай надад шүүмжиж улсууд гэсэн их байсан. Тэгэхдээ үнэхээр би албаар тэгээгүй мэдтгүйгээсээ болоод та бүхэнтэйгээ лайв тийм байдалтайгаар хийцэн уучлаарай. Тэгээд би бас одоо босоо байдал одоо утсаа босоогоор нь үзэх хэлбэрээр нь бас хийгээд сэтгэл дээр нь ингээд шеэр хийгээд тавьчихсан байгаа. Та бүхэн хэрвээ тухайн лайвыг дахиад үзье, дахиад одоо яг гар утснаас үзэхэд тохиромжтойгоор үзэх юм бол сэтгэл хэсгээр нь оруулсан байгаа шүү гэдгийг бас дахин хэлье. За ингээд манай лайв үргэлжлээд одоо нэг 3 минут гаруй болох гэж байна. За ер нь бол одоогоор 57 хүн үзэж байгаа гэсэн байна. Миний хоцорж иж магадгүй та нарх дээр өөр тоо гарч иж магадгүй гэдгийг хэлье. За хаанаас үзээд байна? Хаанаас холбогдож байна гэдгээ бас бичээрэй. Одоо хэрвээ миний дуу одоо та бүхэн сонсогч байгаа бол ийм хурууга лайк дарчгаараа. За ер нь бол лайк дарахаас гадна бас энэхүү одоо явж байгаа лайвыг шеэр хийх юм бол маш их хэрэгтэй байна. Олон хүнд хүрэг, олон хүн сонсог гэж бодож байна. Хамтдаа үзэх юм бол бүр хамтдаа, бүр сонирхолтой болно гэж бодож байна. Тийм болохоор та бүхэнд ямар нэгэн саад байхгүй бол энэхүү лайвыг шеэрлээд Facebook дээр шеэрлж болно, YouTube дээр шеэрлж болно, комент бичиж болно. Иймэрхүү байдлаар байх юм бол олон хүнд хүрнэ гэдгийг хэлье. За ингээд биднийг Улаанбаатар хотоос үзэж байна гэн, Төв аймгаас үзэж байна гэн. За олон газраас үзэж байгаа мэдээж хэрэг. За Германаас үзэж байна гэдэг. Ингээд сэтгэгдүүд бол одоо хөврөөд эхэлж байна. За үзэж байна, лайк дарж байна. Тэгэхээр миний одоо ярьж байгаа энэ дуу чимээ бол зүгээр байна гэсэн үг. Гэхдээ эмиг яаж мэдэх вэ? Миний Монголоос хийгээд байгаа лайвууд сүүлийн одоо 2 дугаар нь ч байна уу. Ер нь бол их гацалттай, за тасралттай ч хүртэл явсан. За би бүр нэвтрүүлэг нь энэ хаардан дээр бас хуулагддаг болохоор аз болоход тэр хаарнаас савуулж авч дахиж маргааш нь оруулсан хүртэл тохиолдлууд байгаа. Тийм болохоор Монголын интернет бол одоо манайх гэртээ Univision-тэй. Тэгэхээр Univision-ы одоо холболт үнэхээр юм уу гэдэг юм уу? Нэг бол үнэхээр энэ лайвыг гаргахгүй гэж боддог хүмүүсийн бас асуудал байдаг юм уу? Мэдгүй ямар ч их гацаатай. Ер нь бол би 10 цаг гэдгийг яагаад сонгоо авч та бүхэнтэйгээ бүтэн сая өдрийг сонгоо авсан юм бэ гэхээр одоо хүмүүс унтаж амрах нь нэгд өдрийн өмнөх өдргээд их эрт унтаж амрдгаар бол интернетийн трафик бол хамгийн гайгүй ачаалал нь гайгүй гэж боддог, тэгж яригддаг. Тийм учраас би бүтэн сая өдрийн 10 цаг гэж сонгоо авсан. Гэтэл одоо бүтэн сая өдрийн 10 цагаас явж ирсэн эхний 6-аас 7 лайв нь бол зөв зүгээр явсан юм байж сүүлийн одоо 7 дахь лайв, 8 дахь лайв өдр бол ерөөс гацалттай иймэрхүү байдлаар явсан. Тэгээд энэ дээр хэрвээ цаашдаа ч гэсэн одоо ингээд лайв гацаад одоо бидний хийж байгаа одоо энэ лайв ч гэсэн гацаад ингэх юм бол юм яаж мэдгүй гацаад бүр тасарчих юм бол би энэ
бичлэгээ нэг мөсөн явуулаад дуусгасаар хагаад та бүхэнд дараа нь аплод хийгээд ингээд YouTube дээрээ тавь. Хэрвээ тасрахгүй явах юм бол сайн л байна. За өчигдөр би туршилт хийж үзсэн, Facebook руу лайв хийж үзсэн, өөрийнхөө нэвтрүүлгийг нэг оруулаад ингээ үзсэн юм байгаа. Ямар ч тасралтгүй өчигдөр бол явцсан. Тэгэхээр YouTube руу оруулж гинэ үү, Facebook руу оруулж гинэ үү, ер нь бол ялгаа байх ёсгүй. Тэгэхээр бол өчигдөр зөв зүгээр явсан юм чинь өнөөдөр бол бас л зүгээр явчих болов уу гэж миний хувьд бодож байна. За тэгээд хүн одоо ингээд ихсч байтал би бас өөртөө сая ер нь бол манайхан ингэж ярьдаг шүү дээ. Одоо гадаадд явсан хүнээс аяны богцоо задлаач. Ялангуяа одоо сэтгүүлч, ялангуяа одоо ийм олонд мэдээлэл хүргэдэг юм үний зүгээс бол одоо аяны богцоо задлуул их гоё байх гэл ингээд ярьдаг. Тэгэхээр мэдээж хэрэг надаас хүн бүхэн тэгж сууж байгаа. Аяны богцтой ирсэн бидтэй тэрнээс сонин ачнаас яриач гэдэг. За аяны богц бол их дүүрэнтэй, хэлбэгтэй, их сайхан нэвтрүүлгүүд бэлтэн ирсэн гэж миний хувьд дүгнж байгаа. За би Японд 4 хоноод за тэрнээсээ цаашгаа Тайпейд дахиад 4 хоноод ингээд буцаад Монголдо ирэх байтал бас онгоцны саадлаас болоод Японд 2 хонсон. Ингээд нийтдээ 10. За замынхаа бас хоног мангийг ингээд бодоод үзэх юм бол нийтдээ 11 хоногийн хугацаатай ингээд ер нь бол яваад ирлээ. Их сайхан мэдээлэлтэй, их сайхан нэвтрүүлгүүд бэлтгэх хүргэнэ гэж бодож байгаа. За тэгээд эх 7 хоногийн хагас санд ч юм уу эхнийхээ нэвтрүүлгийг оруулаад та бүхэнд үзүүлэхийг одоо миний зүгээс хичээх болно. Үнэхээр их материал байгаа болохоор одоо бүгднгийн ялгаж салгаад ингээд дараа нь контент болгоход бол их цаг хугацаа орно. За тэгэхээр мэдээж хэрэг би бол өдөр шөнөгүй сууж ижил хагасаа өдрөхэд эхнийхээ нэвтрүүлгийг гаргаж амжих болов уу гэж бодож байна. Хэрвээ амжихгүй бол дараагийнх нэгт өдөр ч юм уу эхнийх нэвтрүүлгүүд тэгээд гараад явна. За мэдээж хэрэг Японоос ихсүүлээд явна. За аяны богцын хувьд бол ийм байна. Их сайхан мэдээлэлтэй, их сайхан нэвтрүүлэгтэй, их сайхан баялаг, их өгөөчтэй яваад ирлээ гэж би өөрийгөө дүгнж байгаа. Зүгээр надтай тохиолдсон их сонин бас ер нь бол эвгүй явдлаа бас та бүхэнд дурдъя гэж бодож байна. За би сая Монголоос Токио өрхөдөө Мятын онгоцоор явсан. Мятын онгоц үйлчлэгээ сайтай, хоол унд сайтай, онгоцон цоошин, ямар ч сайхан харьц цаатай, үйлчлэгээ сайтай ингэж явдаг юм. За Токиод би 4 хонцоход Тайпей руу нисэхдээ Сингапур Airlines-ийн охин компани болохдоо Scoot Airlines гэдгээр явсан. Scoot Airlines нь бол одоо Сингапурт 2012 онд үүсгэн байгуулагдсан Сингапур Airlines компани одоо low coaster буюу хямдхан билетээр одоо зорчигчдыг тээвэрлэдэг ийм авиа компани 2012 онд үүсгэн байгуулсан юм байлаа. За ер нь бол онгоцны парк шинжилэл одоо онгоцныхаа тоо хэлбэрээр бол манай Мяттай харьцуулшгүй том компани мэдээж хэрэг үнэхээр том байхаас ч арга зүүн өмнөд Азийн бүх улс орн руу нисдэг. За ялангуяа миний тэр Токиогоос Тайпей ниссэн онгоц бол Токио Тайпей, Тайпей Сингапур гэж ингэж нисдэг. Буцаад Сингапур Тайпей, Тайпей Сингапур гэж ингэж хоорондоо присатагтаа нисдэг ийм онгоцны чиглэл байдаг юм байлээ. За low coaster гэж нэрлэж байгаа боловч за жишээ нь Японоос Тайпей руу нисэхэд 3 цаг баргалж 50 минут 4 цаг л төхөөд ниссэн. За Улаанбаатараас Сеул ороход ерөнхийдөө төсөөтэй тийм нислэг. Гэтэл low coaster гэдэг билетийн хувьд бол хямдхан байх юм болов гэсэн ер нь билет хямдхан байгаагүй. Би эрт цагаас нь боловч $370 авсан хоёр талынхаа билетийг. За манай Мятын одоо жишээ нь Сингапур Сеул яваад буцаад ирэх билет бас нэг сая гаруй төгрөг байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол манайхтай харьцуулахад бол үний хувьд баргалж ижлэх нь тэгсэн мөртлөө low coaster. Зүгээр ялгаа нь юу вэ гэхээр ерөөсөө low coaster ямар ч онгоцонд хоол унд алга бүр юу ч алга үйлчлэгээ гэж та зеро байдаг юм байлаа. Үйлчлэгч нар нь ерөөсөө хүмүүс анхаарч байгаа юм байхгүй. Онгоц нь ерөөсөө хаалгаар оронгууд л том заал. Одоо манай Мята онгоцонд орох чинь нэг ядаж нэг юм хан тавьчихсан тэрнийх нь цаатлыг нэгээр нь энүүгээр нь ингээ ороороо гэж суудлын хараад хэлдэг бол тэдний авиа компанид оронгууд л ерөөсөө кино театрт орж байгаа юм шиг битүү суудал. Тэгэл ингээл явчихдаг юм байлаа. Хоол унд юу ч байхгүй. За тэгээд тэр онгоцоор би нисээд Тайванд буусан. За буцахдаа яг тэр онгоцороо Токио руу нисэх байсан. За манай онгоц өглөөний 6 цагт Тайпейээс хөөрөх байсан. Тайпей хотын метро шөнийн 11 цаг хүртэл үйлчилдэг. За метро нь бол Тайпей хотын альж газраас онгоцны буудлын руугаа нэг цаг гаруй яваад ирдэг юм хурдны галт хэрэгтэй их амар. Гэхдээ шөнийн 11:00-д хамгийн одоо сүүлийн вагон Тайпей хотоос худалдаг. За тэгэхээр ер нь бол над шиг одоо 6 цагт нислэхтэй 7 цагт нислэхтэй улсууд өглөөний метро нь бол Тайпей хотын метро өглөө 6 цагаас үйл ажиллагаа эхэлдэг юм байлаа. Тэгэхээр
өглөөний нислэгтэй хүмүүс бол ихэвчлэн дандаа 11 цагийн хамгийн сүүлийн метрод сууж онгоцны буудлын дээр ирээд шүнжэнгөө одоо онгоцны буудлын дээр байж хаад өглөө онгоцондоо суух ийм бодол санаатай. За миний хувьд ч гэсэн мэдээж хэрэг Тайпейс одоо онгоцны буудлын руу явхад такси зөвхөн такси л гэхэд нэг талтай бараг гэж $70 болохоор ийм үнэтэй байсан. Бараг гэж таксигаар явхад цаг гаруй явхаар ийм зайтай. Тэгэхээр хүн бүхэн мэдээж хэрэг метронд суух юм бол хямдхан $150 гэдэг маань бол үндсэндээ нэг $7 орчим болж байгаа. Тэгэхээр ийм хямдхан явах нь хүн бүхэнд хэрэгтэй, хүн бүхэн тгийг аль бодно. Би яг тэр үднээсээ бол хамгийн сүүлийн метронд суугаад онгоцны буудлын дээр оройн нэрээд онгоцны буудлын дээр шүнжэнгөө байж хаад өглөө 6 цагийн онгоцон сууна гэдэг ингээд төсөөлж ингэж бодсон. За онгоцны буудлын амар хүйтэн. За халуун орон болооч тэр ерөөсө кондишнистай асар хүйтэн үлээгээд онгоцны буудлын өстө өссөн хангал байдаг юм билээ. Тэнцээ байгаа хүн бүхэн өстө шүдэ зуужил баргаж шүнжэнгөө ингээд зөөрмөглөл унтах нь унтаал ингээл бүгд л байдаг юм билээ л дээ. Тэг үндсэндээ бол яг компьютер тэр юм хийгээд нэг айхтар тэрийг тоосонгүй ихт баарах үед бол даарсан. За өглөө яг 6 цаг өнгөрөөгөө нөгөө онгоцондоо суух гад хүмүүс онгоцныхоо гейтэн дээр ирсэн хүлээгээд ингээд байж идэл гівгэнт онгоц хөөхөө боллоо. Манай тэр онгоц маань Сингапуроос Тайпейд ирсэн онгоц. Биднийг яг онгоцоо хүлээгээ сууж яхад онгоц нь бууссан. Зорчигчдоо буулгаж ирсэн, харж ирсэн. За одоо манай онгоц ирчлээ бид нар одоо суух юм байна да ингээд байж идэл. Ер нь бол онгоцондоо суух цаг төхөөд ирсэн чинь цагаан хоолоогоор Токио явах нислэг хойшлогдлоо. Тодорхой бус хугацаагаар та бүхэн одоо билетээ нэг бол сольж болно. Нэг бол одоо буцаад одоо жошт буудлын руугаа ч юм уу Тайпей хот руугаа яваад эргээд бүгдөө мэйлээр холбогдоод та нарын дараагийн нислэг хизээ байх нь гэдгийг зарлая гэсэн утгатай юм хэлсэн. За тэр онгоцонд суухаар 300 гаруй хүн хүлээжсэн тэр хүмүүстэй бүгд уурлаа, босоод хятадууд аюул их омогтой юм байна лээ. Орилол ерөөсөө ийм юм гэж юу байсан гал яг миний хажууд байсан хятад хүн бол өстой бүр амар их орилж уурсан. За надтай адилхан тийч гадаад улсууд Европууд ч их байсан. Учраа олохоо болоод одоо ямар учиртай. Тэгээ би бүр нэгэн дээр нь очиод би одоо дараагийн онгоц Монгол руугаа нисэх онгоц нь ингээд Токиогоос ийм байсан гэсэн чинь ерөөсөө тэрийг хэлцэж байгаа юм байхгүй тоохчгүй байна. Тэгээ та одоо билетээ дараагийн нислэг болгочих өөрийнхөө мөнгөөр худалдаад авчих дараа нь мэйлээр холбогдож байгаа танд эргүүлээд мөнгө чи өгье ч гэсэн утгатай ч юм ярьж байгаа шүү. Ийм асуудал үүсээд би бүр учраа олохоо болоод за тэгээд тэнчнээс хамгийн ойрын нислэг одоо Токио руу болох нислэгүүдийг хайгаад гисэн чинь тэр даруй ерөөсөө нислэгнүүдийн дүн гэж өсөд явчихдаг юм байлаа. Зүгээр нэг талын билет гэхтэл бараг $500-600 болоод өсөд явчихсан. За тэр онгоцон суух гэж байсан олон хүмүүс бол билетээ солихон солиод ингээд гүйлдээд явах нь яваад ингээд өгсөн. За тэгээд яахаа мэдэхгүй ингээд сууж ирсэн. Тэнцээ байгаа улсууд уцаарлах нь, уурлаад, юм шулуудаад зарим нэг нь бүр ингээд бүрстэ аюулгүй байдалтай байсан тэгэхэд. За тэгээд тэнцээ за нэг учир нь олдох байлгүй ядаж нэг жашт буудалд оруулах байлгүй дээ. Юу гэж л ингэж хайчих гэж бодоод хүлээгээл байж илаа. Гэхдээ онгоцны буудал хэлдгээр амар хүйтэн байсан. Маш хүйтэн. Тэгээ ингээ байжсэн чинь онгоц гівгүүд дахиад цагаан хоолоогоор манай онгоц нисгэр боллоо. Та нар дахиад нэг цаг гаруй хүлээх юм бол онгоцондоо нэг цаг гаруугийн дараа эргүүлээд суулгаж болох юм шиг байна. Та бүхэн төвчээр төлөөнө гэсэн утганы юм зар явсан. Тэгвэл гейт нь бидний явах гейтээс өөр бүр би хэдийн гейт ингээд бүр өөр газар руу та бүхэн одоо тийшээ очиж болно гэдээ явуулсан. Манай нөгөө гейтэн дээр ирсэн байсан онгоцыг татаад хойш нь ухраагаад ингээд яваад өгсөн. За цаг гаруй хүлээсэн. Цаг гаруй хүлээчгээд за нөгөө онгоцондоо суух юм байх гэдэг ингэж итэл. За онгоцондоо суулгахаар болоод нөгөө гейтер нөгөө шинэ гейтер оруулсан. Нөгөө гейт нь автобусанд суулгаад онгоцны буудлаар ингээд автобусанд суулгаад явжгаад онгоцон дээр хаваацсан. Бид нар ойлгохдоо тэр онгоцыг сольж байгаа юм байх. Сингапуроос шинэ онгоц ирсэн байх ч гэдэг юм. Ингэж бодсон чинь нөгөө эвдэрсэн онгоцондоо суулгахаар авчирсан. За та бүхэндээ би бас зураг үзүүлээ. Би нэг л зураг авч амжсан. Хүмүүс бол аюул их бичлэг хийгээл зураг аваад бүгд л аюул их гомдолтой байсан. За тухайн онгоцны одоо шилттэй л холбоотой юм болсон юм шиг байна. Ер нь бол одоо та бүхэн зурган дээр харж байгаа. Онгоцны урдталт ингээд хүн өргөгч юм тараанаар ингээд нэг ажилтан нэг засварын хүнийг өргөцсөн. Нөгөөх нь ингээд скотчоор ингээд шилний араам нь ингээд скотчтод. За тэгээд тэр онгоцон суух гэж байсан хүмүүс бүгд өстой ийм онгоцонд явна гэдэг аюултай одоо яана гэл иймэрхүү байдалтайгаар одоо би бол тэгээ залбираал за одоо нэгэн л өнгөрсөн одоо ингээд суuna гэл ингэсэн ингээд одоо ямар 50-нд одоо дахиад холтоо биш дараагийнхаа асуудлыг бодё ер нь Монгол руугаа Японд руугаа төхөөд
Мяттайгаа ч гэсэн очиж холбогдсон дэргээ. За тэгээ суусан тэр хүнд онгоцсон суусан хүн бүхэн айцтай. Ерөөсөө бүгд л амандаа өгүүлсэн. Их айцтай явсан. Тэгээд нөгөө онгоц нь хөөрөл ерөөсөө цаг гаруугийн дараа аюулгүй хурдан ингээл дээшгээ доошгоо ингээд чичирхээ ихтэй явсан. За энэ үед бол үнэхээр хэцүү байсан. Тэгээ би энийг яах гээд ирээд байгаа юм бэ гэхлээр за би Тайванд очиж чаад бас Тайван жижиг арал руу явсан. Тухайн жижиг арал руу явхад би цаг гаруй нисэхэд China Airlines гэж Тайваны өөрийн одоо үндэсний иргэний агаарын одоо тийм компани байдаг China Airlines. Тэр нь бол Air China-гаас тусдаа. Хүмүүс бол China Airlines, Air China хоёрыг зарим нь даргаж нэг компани гэж бодоод байдаг. Үгүй нэг нь хятадын Air China хятадын, Тайваных нь China Airlines гэж компани байдаг. China Airlines бол 1959 он байгуулагдсан одоо дэлхийд 33-т ордог ийм том авиакомпани. За одоо миний сонссноор бол тэдний нийт хөлөг онгоц нь 90 онгоцтой гэж сонссон. 90 онгоцныхын дийлэнх нь карго ачдаг онгоц. За жилдээ 20 сая одоо дотоод гадаадын зорчигчдыг тээвэрлэдэг гэсэн ийм дүнтэй. За дэлхийд 33-т ордог. 33-т оруулсан гол үзүүлэлт нь бол эдний ачаа тээвэрлэлт дээр бол номерд аюулгүй дээгүүрт ордог юм байлээ. Энэ нь бол энэ компаниг шууд дээш нь өргөөд явчихдаг юм байна. За тэгээд хамгийн гол нь бол энэ ч Тайванд үйлдвэрлэж байгаа нөгөө хагас дамжуулагч буюу микросхемыг дэлхийн үндэс болон бүрт ингэж хөргөж өгдөг. Тэрүүгээрээ их мөнгийг олдог энэ компани, энэ агаарын компани, ийм компани. За энэ компани онгоцоор би бас тэр жижиг арал руу ниссэн. Цаг гаруй нисэхэд аяг ус өгөхгүй байна лээ. Бүх юм төлбөртэй. Захиалах юм бол нэг ундаа авах юм бол $2 ч гэдэг юм уу. Нэг юм жижиг хоол авах юм бол $15. За нөгөө миний яриад байгаа Scoot Airlines бас одоо миний хажуудлын хүн хоол захиалж идсэн. Тэр чин шүнжиг онгоцонд ингээд онгоцны буудлын дээр байцсан үлссэн юм уу яасан онгоцондоо суугаа тайвширсан юм уу ямар ч хоол захиал би тэр хоолыг хараад үнэхээр ойлгоцсон. Сингапур Airlines охин компани гэхэд ерөөс тэр өгж байгаа хоол нь би угандаа бичлэгийг хийсэн тэр бичлэгийг би картаас олохгүй байгаа. Явандаа би үзүүлнэ. Хоол нь бол авах юм алга тэр. Тэгсэн мөртлөө $15 үнэтэй хоол тэгээд кофе нүртэл тусдаа үнэтэй кофе $3, ус ундаа $2 ч гэдэг юм уу. Иймэрхүү үнэтэйгээр байна. Гэтэл би тэр одоо Тайваны өөрийнх нь авиакомпаниар тэр арал руу явхад юу ч өгөхгүй. Иймэрхүү байдалтай. За тэгэл Токиогоос би сая 5 дахь өдөр онгоцондоо буцаас суухад ямар гоё үйлчлэгээтэй, ямар гоё харьцаатай, ямар гоё хоол өгч байна. Би одоо гар утсанаас авсан бичлэгийг та бүхэндээ үзүүлье. За энэ та бүхэн энэ хоолыг харж ямар гоё салаат өгч байна энэ харалтаа. Тэгээд хоол нь ямар гоё хамттай хоол байна. Үйлчлэгээ ямар сайтай байна. Онгоц нь ямар гоё цэвэрхэн байна. Энэ бүхнээ хараад за манай Монгол улсын тусгаар тогтносон Монгол улсын одоо үйлдвэрийн газар гэдэг улсын одоо аж ахуйн нэгж гэдэг Мят компани үнэхээр үйлдвэрлэл үйлчлэгээ маш сайн явж байгаа гэдэг бол үгээр харагдаж байгаа. Тэгэхээр энэ Мят компаниг удирдах байгаа хамт олонд за дарга одоо багт менежментийн багт амжилт хүсье. Үнэхээр би яг өөрийнхөө онгоцонд 5 дахь өдөр орж ирчихэл би тусгаар тогтносон Монгол улсын иргэн байх ийм сайхан штэл гэж бодож байлаа. Үнэхээр өөрийн онгоцонд орж ирэл өөрийнхөө нутагт ороод ирсэн юм шиг сайхан сэтгэл төрсөн. За ялангуяа миний билет нь 2 хоногоор хоцорсон. Тэгээд дээрээс нь би тэр чин онгоцныхаа тэр чин нөгөө 2 хамааралгүй авиакомпани болохоор нэгэнд нь хоцорлоо гэхэд ямар ч тийм одоо тэр билетийг 100% одоо Мят компани та хоцорсон юм уучлаарай гэдэг ингээ гарах тийм алба байхгүй. Ер нь бол тиймэрхүү байдаг гэж би боддог. Тэгэхээр Мят компани бол үгүй та бол наад одоо авиакомпанитайгаа харьцаж байгаа хохирлоо барагдвал та ихтэй одоо Улаанбаатар явах билет шинээр авч гэж хэлэх байсан байж болох юм. Гэтэл одоо сайхан ойлгож надыг за үнэхээр та ингээд ийм хийгээ явж байгаа бид нар бас таныг одоо мэдхийн хувьд бол одоо бидний хувьд бас дэмжих оролтё гэдэг ингээд билетийн маань 5 дахь өдөр хүртэл ингээд шинэ билет болгож өгөөд мөнгө төгрөг авахгүйгээр ингээд явсан бол төөл их баярлалаа гэдгийг хэлье. Ялангуяа одоо Токио хотод дах Мятын төлөөлөгчийн газрыг хариуцсан хүн Алтан Туяа гэдэг бүсгүй надтай уцаар холбогдоод байсан. Вайбраар холбогдоод за тухайн хүнд бол маш их талархснаа илэрхийлье гэж хэлье. Сайхан хамт олон энэ одоо компаниг удирдан авч явдаг юм байна. Үнэхээр Монголын иргэний агаарын тээвэр бол дэлхийн томоохон компаниудын нэг болохоор одоо ийм тэмүүлэлтэй байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ягаад гэвэл яг бас тухайн одоо Токиод
би явж байхад сошиалор аюул их зураг явсан. Та бүхэн ч гэсэн харсан баг. Мяатын одоо 7 онгоц долуулаа 7 гейтэн дээр ингээд зогсцсон. Яг үүр цайж яхад нэг авсан юм зураг яваад исэн. Монголын иргэний агаарын тээвэр ийм гоё штэ. Ингээд тэр зураг харахад ч гэсэн яг сэтгэл ингээд бахардан үнэхээр ямар гоё харагдаж байна. Монголын иргэний агаарын тээвэр бүх онгоцнууд ингээд хоолон дээр зогсцсон. Бүгдээр яг ижлэгэн эмблемтай. Гэхдээ онгоцнууд нь жижиг том янз бүрийн онгоцнууд ингээд байгаа нь их гоё сүрлэг харагдчихсан. Тэгээ тэр зургийг хараад би ч гэсэн үнэхээр сайхан болж гэж бодож байлаа. За ингээ үндсэн өнөөдрийнхаа одоо манайхыг бол хангалттай хүн үзэж байна. Одоогийн байдлаар хангалттай болсон байна. За өнөөдрийн хамгийн гол нь одоо дэлхийн хэвлэл мэдээллийн гол мейнстрим болоод байгаа зүйл рүү бүгдээрээ оръё. За мэдээч хэрэг хүн бүхний одоо та бүхний үзэж байгаа одоо энэ лайвыг үзэж байгаа хүн бүхэн Иран Израиль руу одоо далавчт пуужин, баллистик пуужин, дрон зэргийг одоо 200 гаруй харвсан байна. Бидрийг одоо унтж явах ойгоор. За тэгээ энэ асуудлыг бол хүн бүхэн одоо сонирхож байгаа. Юу болчих вэ? Яагаад ийм болчих вэ? Яагаад ийм одоо дайны байдал ингэж амар хурцтал байдалтай болчих вэ гэж хүн бүхэн эргэлзэж, бодож, айц төгшөртэй байгаа гэдэг бол ойлгомжтой. Тэгэхээр энэ талаар яриагаа бүгдээрээ эхлэе. За би түрүүний хэллээ бидрийг унтж явах хооронд бол одоо Иран Израиль руу 200 гаруй одоо далавчт пуужин, баллистик пуужин, за мөн одоо дрон шахиадуудыг хөргсөн байна. За Израиль Иран улс хоорондоо газрын хилийн зурус байхгүй. Дундалт нь Ирак гэж улс байгаа, Сирия улс байгаа, за Ливан улс байгаа. Тэгэхээр Иран бол газрын товтлогоо хийх ямар ч болцоо байхгүй, боломж байхгүй. Тийм болохоор агаараас товтлно. Тэгэхдээ энэ бол саяны энэ агаараас товтлж байгаа товтлогоо бол Иран, Израилийн одоо хувьд анхных нь ийм тохиолдол болж байгаа. Иран хизээч өмнө нь яг өөрийнхөө газар нутгаас Израиль руу пуужин харваж үзээгүй, Израиль руу баллистик пуужин ингэж харваж үзээгүй, дрон ингэж нисгэж үзээгүй. Дандаа өөрийн прокси одоо бүлэглэлүүд буюу одоо Сирдэх Хизбалла, Хүси, Хамас гэх одоо бүлэглүүдээр дамжуулан тэдрийгээ санхүүжүүлж, тэдрийнхаа одоо тэдэртэй үүрэг даалгавар өгчиж Израиль руу пуужин харвдаг, цохилт өгдөг ийм хэлбэртэй байсан. Гэтэл энэ удаад бол өөртөө яг өөрийнхөө газар нутгаас ингэж баллистик пуужин, ингэж одоо далавчт пуужин харвсан анхны тохиолдол болж ухмаа. За мэдээж хэрэг энэ асуудал бол дэлхийн нийтийг зочирдууллаа. За Америкийн эцэс улсын ерөнхийлөгч өөрөө яг энэ хүү амралтын өдрүүдийг делегатах гэртээ амарч байсан. За энэ хүү амралтаа цуцлаад яаралтай цагаан ордонд хүрэлцэн ирсэн. За үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүх гишүүдийг цуглуулсан зарлан хуралдуулсан байгаа. За тэгээд Израилийн аюулгүй байдлыг хангахад одоо бид хатуу байр суурьтай зогсноо гэдгээ Байден ерөнхийлөгч энэхүү одоо уулзалтын дараа сэтгүүлчд хэлсэн байгаа. За хатуу зогсноо гэдэг бол мэдээж Израилийн талд бид нар бол өгсөн үүрэг амлалтынхаа дагуу хамгаална, бүрэн хамгаалтанд авна гэдгээ ингэж илэрхийлж байгаа гэж ойлгож болно. За тэгээд Израиль улс мэдээж хэрэг Ираны талаас хэлийн зурус байхгүй болохоор газрын цөмрөлд орж ирнэ гэдгээс нэг айхгүй байгаа. Гэхдээ аюулыг одоо эртхэн төлөвлөж, эртхэн аюулгүй байдлыг хангахын тулд Левант болон одоо Сирия улс дахь Хизбалла болон Хамас бүлэглүүдэд цохилт өгж эхэлж байгаа. За өөрсдийнхээ газар нутгаас Израиль пуужин харуулж Сирия дахь Левант одоо тухайн Хизбалла, Хамас бүлэглүүдийн лагерууд, зэр зэвсгийн складуудыг устгаж байна. За мөн онгоцны буудлуудыг ч гэсэн одоо бөмбөгдөж одоо дэлбэлж байна. Хөөрөх зурвсуудын энэ бол өөрсдийнхөө аюулгүй байдлыг тэнцэнс эрх цөмрөлтийг урьдчилан одоо зогсоох байдлаар иймэрхүү хариу цогтолтуудыг өгч байгаа. За харин яг Израилийн талаас хариу цогтолтыг Иранд л өгсөн зүйл одоогоор алга. За энэхүү онц ноцтой үйл явдлын мэдээлэл цаг минут тутамд өөрчлөгдөж байна. Гэхдээ одоо энэ мэдээллийг бэлтгэж байх хугацаанд бол одоогоор надад Израиль улс Ираны эсрэг одоо пуужин харуулаач гэдэг юм уу агаарын цогт өглөө гэж юм дуулдсангүй. За энэ цогт юунаас болсон юм бэ? Яагаад ийм байдалд хүрчих вэ гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа. Одоогоос нэг 10 хоногийн өмнө Сирия улсад байсан Израилийн одоо армийн томоохон генерал Ксир армийг одоо удирддаг Мухаммед Захизи гэж генерал за өөрийн 7 Ираны цэргийн удирдлагын одоо томоохон армийн генералуудтай хамтдаа Сирия улс дахь Ираны консулын газар байрж яхад нь пуужин харваж тэрхүү барилгыг устгасан байгаа. За тэгээд тэр барилга дотор байсан энэхүү Ираны томоохон
армийн генералууд нэгэн зэрэг бүгд устсан. За энэ хүү Мухаммед Сахизи гэж хүн нь энэ 10 сарын 7-нд Израилийн одоо нутаг дэвсгэр рүү Хамасын бүлэглэл дайрсныг гол удирдсан зохион байгуулсан генерал гэж Израилийн тал үздэг. Ер нь бол тэгж буруутгах байсан. Тэгэхээр энэ одоо генерал бол Иранда байдгүй. Ер нь бол Ираны цэргийн одоо бүх үйл ажиллагааг Сир болон Ливан улсуудад зохицуулж идэг гол одоо эрх мэдлийн ийм генерал хүн байсан. За тэгээд Сирдх өөрийн одоо Ираны консулын газар байж хахад нь Израилийн тагнуулын алба тэр газар яг байрлж байгаа гэдгийг мэдээд тухайн барилга руу цогт өгч тэднийг нэгэн доор явуулсан байхаа. Тэгэхдээ Израиль улс одоо хүртэл энэ цогтыг бид өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдгөө. Тэгэхдээ бас нэг цаадгүй энэ талаар ерөөс ямар ч мэдээлэл одоо хүртэл өгөхгүй байгаа. За энэ цогтыг өгсөний дараагаар эн чинь дипломат төлөөлөгчийн газар руу цогт өгч байгаа. За Женевийн конвенцаар бол дипломат одоо төлөөлөгчийн газар, консулын газрууд бол халдшгүй бүрэн эрхэт газрууд гэж явдаг. За тэр газруудыг бол цогт өгөх тийшээ гадаад улс орны иргэн ямар ч одоо зөвшөөрлгүйгээр нэвтрэх хүртэл хориотой байдаг. Гэтэл одоо Ираны тал, Израилийн тал энэхүү одоо Женевийн конвенцийн энэ том халдшгүй бүрэн эрхэт байдлыг зөрчин тусгаар тогтносон Сир улс дахь Ираны консулын газрыг ингээд дэлбэлсэн ихээхэн шууган тарьсан. За үүнийг бол дэлхийн нийт ялангуяа нэгдсэн үндэсний байгууллага, зам Америкийн нэгдсэн улс, Европ холбооны төрийн томчууд бол бүгд буруу шааж байсан. Ийм зүйл байх ёсгүй. Та нар юу хийчих вэ гэдэг. За энэ бүх одоо асуудалд Израилийн тал хэндэн ч хариу өгөөгүй, чив чимээгүй байсан. Одоо хүртэл чимээгүй байсан. За тэгээд мэдээж хэрэг энэхүү цогт өгсөний дараа Ираны тал бид хатуу арга хэмжээ авна, хатуу хариу өгнө. Бид хариугаа бүр Израилийн тал мах цусандаа мэдэртэл бид та бүхэнд хариу өгнө гэдгийг амласан. За энэ хариуг бол өгөх нь ойлгомжтой байсан. Израилийн тал сүүлийн 10 хоног цэргийн өндөржүүлсэн бэлэн байдалтай бүх цэргийн албаагчдыг амарна гэжсэн улсуудыг амралтыг боловж, за дээрээс нь одоо нэмэлт цэрэг татлага явуулж бэлэн байдалтай болгож одоо бүх агаарын хамгаалах систем, бүх одоо энэ шатлсан агаарын томоохон пуужингийн хөөргөх төхөөрөмжүүдэд бэлэн байдалд байлгасан. За энэ цогт өгнө гэдгийг бол мэдж байсан. За энэ цогтын талаар бол 24 цагийн өмнө Америкийн нэгдсэн улсыг хэвлэл мэдээлэлээр хүртэл Америкийн нэгдсэн улсын иргэдээ Израиль болон одоо ойролт оронд байгаа улс орнуудаас гарахыг уриалсан байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч хүртэл өөрийнхөө зүгээс бол одоо ойрын 24 цагийн хугацаанд Ираны тал цогт өгнө. Цогт өгөхдөө баллистик пуужин одоо далавчд пуужингууд харвна гэдгийг бол мэдэрч байсан, хэлж байсан. За Ираны тал бол энийг бол урьдчилан өөрсдөө бараг шилжсэн байсан. Бид нар бол хангалттай хариу өгнө. Өөрийнхөө газар нутгаас бид нар хинээс ч айжих юм байхгүй гэдгийг хэлж байсан болохоор ер нь бол ийм зүйл болно гэдэг нь бол ойлгомжтой. Гэхдээ хизээ энэ цогт өгөх үү гэдэг нь маргааш уу нөгөөдрөө ийм цаг хугацааны асуудал байсан. Тэрнээс бол ойлгомжтой байсан. Израилийн тал ч өөрсдөө хангалттай бэлтгэсэн. За Ираны тал ч өөрсдөө энэ цогтыг өгөх гэж бас ихээхэн хуримтлал бий болгож өөрсдөө энэ цогтоо өгсөн. За энэ цогтыг өгөхөөс өмнө Ираны тал Америкийн нэгдсэн улсад хандаж та бүхэн энэ цогтод одоо бидний өгж байгаа хариуд ямар нэгэн байдлаар хариу цогт өгж бидний одоо хөөргсөн пуужингуудыг замаас нь устгах, Израильд ямар нэгэн байдлаар тусцаа үзүүлэх юм бол бид Америкийн ойролт орнуудад байгаа цэргийн баазуудыг одоо цэргийн баазууд руу цогт өгөх болно гэж мэдгдсэн. Тийм тул Америкийн нэгдсэн улсыг энэхүү цогтод ямар ч хариу өгөхгүй байхыг уриалсан байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс бол энэхүү цогтод хариуг нь өгсөн. За одоогийн явж байгаа мэдээлэлээр бол Америкийн нэгдсэн улсын цэргийн усан онгоцнууд Израиль руу хөөрж ирсэн баллистик пуужингуудыг замаас нь устгасан бас мэдээллүүд одоогоор гарч ирж байна. За одоо энэ баллистик пуужин, энэ пуужингууд хөөрөөд одоо энэ асуудал дууссаны дараа одоо экспертүүд Ираны талын одоо энэ пуужингуудын хөөрөлт, траекторь бүх зүйлүүдийг судлана. Хайшгаа зохилт өгөх гэж оролдсон байна. Хичнээн минут секундэд хөөрсөн байна. Яаж явсан байна. Ер нь бол Иран Израиль хоёрын хооронд бол нэлээд газар нутгийн зай байгаа болохоор Иранаас хөөргсөн баллистик пуужингууд за шахиад пуужин бол баргалж 7-8 цагийн дараа Израильд ирэхээр байсан гэж байгаа. За баллистик пуужингууд бол мэдээж хэрэг хурдтай
шахиад дроныг бодох юм бол хурдтаад бол эх хугацаа нь арай хурдан. Гэхдээ орон зайн хувьд ийм хол байгаа болохоор Америкийн нэгдсэн улс болон Израилийн тагнуулын хиймэл дагуулууд бол бүх хөөрөгжсөн пуужингуудыг бүгднийг онлайнаар бүгднийг харж ирсэн. Тэгэхээр яг хэдэн цагт Израилийн газар нутагт руу орж ирэх бол хэдэн цаг үеийнхээ их тойрон хаагаар явах уу гэдгийг тооцоолж байсан. Тийм болохоор Израилийн агаараас хамгаалах железный купол гэж мундаг систем байдаг. Энэ железный куполыг украинчууд бидэнд өгөөч, бид нар одоо агаарын хамгаалах өөрсдийн шатлсан энэ системд танаа систем бас суулгаж өгөх юм а. Та бүхэн бидэрт энэ системаас өгөөч гэж олон удаа гуйсан боловч Израилийн тал ерөөсөө хариу өгөөгүй. Ерөөсөө энэ дээр зөвшөөрөл одоо хүртэл олгоогүй байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын мэдээж хэрэг Patriot, Железный купол гэх мэтчлэн Европын улс орнуудын бүх агаарын агаарын пуужингаас хамгаалах системууд бүгд Израильд байгаа. Бүгд хангалттай. Ер нь бол энэхүү сая шөнийн 200 гаруй энэ пуужинг бүгднийг зогсоосон гэсэн мэдээг одоогоор өгч байгаа. Ер нь 99% одоо 99% гэдэг маань бол нийт хөөргсөн 200 пуужин гэж бодох юм бол шахиад дрон нийтдээ 200 гэж бодох юм бол түүний 190 одоо 7 ч юм уу 98 нь бол устгасан. 197 ч юм уу устгасан гэсэн үг. За 3 4 ч юм уу 5 нь бол яалтчгүй одоо газар унсан байх, одоо байга унсан байх магадлал өндөртэй байгаа. Ер нь бол явж байгаа бичлэгч гэсэн харахад зарим нэгэн одоо пуужингууд яг газар бууж байгаа. Ер нь бол тийм дүр зургууд харагдаж байгаа. Гэхдээ зарим бичлэгтэр бол агаарт устгагдсан тэр пуужингийн одоо хэлтэрхийнүүд одоо дооших газар руу ингэж олон жижиг гал болж ингэж унтарч байгаа, бууж байгаа төрснүүд бол их байсан. Тэгэхээр бол энэ Израилийн тал энэхүү цохилтонд хангалттай сайн бэлтжижсэн болохоор одоо энэ шүний цохилтыг бол дааж гарлаа гэж хэлж болно. Тэгэхдээ одоо энэ Израилийн тал ямар хариу өгөх бол гэдэг ингээд хүн бүхэн гайхаж байгаа. Гэхдээ Израилийн тал хариу өгөхгүй ч байж болно. За ийм дүр зураг бол одоо та бүхэн мэдж байгаа. Би бас л одоо түүхтэй холбоотой юм ярил их та бүхэнд ойлгомжтой болно. За 2020 онд Америкийн нэгдсэн улс яг 1 сарын 3-нд Израилийн генерал Касим Сулеймани гэдэг КСИР армийн удирдагч хамгийн том генерал, хамгийн эрх нөлөөтэй, хамгийн мундаг одоо хүмүүс дагдаг, одоо түүнийг даган одоо бүх үгээр нь явдаг ийм удирдагч байсан. Тухайн удирдагчийг 1 сарын 3-нд машинтайгаа явж байхад нь Америкийн одоо дрон дээрээс нь мушгин явж байгаа газарт нь устгаж, тэр машин нь устгаж одоо маньныг үгүй хийсэн байдаг. За энэхүү үйл явдлын дараа Иран улс Америкийн нэгдсэн улсад бид хангалттай цохилт өгөн бид нар Америкийн нэгдсэн улсын газар нутгаар хөөргөх хүчин чадалтай юм бид нар баллистик пуужинч байгаа. Бид нар ямар нэгэн байдлаар хариугаа өгнө гэж зөндөө андгаалсан, зөндөө хэлсэн. За мэдээж хэрэг нөгөө хятадын хамгийн сүүлийн анхааруулах шүү гэдэг шиг л ерөөсөө Иран өдөр бүхэн л бид нар хариугаа өгөндөө гэж ингээ хэлээд байсан. Тэгэхээр хариу өгөх нь гарцаагүй. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс ч гэсэн ямар нэгэн байдлаар хариу өгнө гэдгийг мэдчихсэн. Гэхдээ хаашгаа зохилт өгөх болоо гэдэг нь мэдээж хэрэг тагнуулчдын. За Америкийн нэгдсэн улсын тагнуулын албан дээр маш сайн ажилласан. За яг хэдэн сарын хэдэн тим одоо цэргийн бааз руу өгөх юм байна. Энийг гэхдээ сүүлд бол юу гэж ярьж ирсэн бэ гэхээр Ираны тал өөрсдөө бас өөрсдийн тагнуулын албаараа дамжуулан Америкийн тагнуулын албад бид нар ийм газар руу ч зохилт өгнө шүү гэж хэлсэн ч байх магадлал өндөртэй гэж ярьдаг. Ягаад гэвэл хэрвээ Америкийн олон цэргийг нэгэн зэрэг устгаж чадах юм бол Америк ч зүгээр суухгүй. Америк ард түмэн тэр чигээрээ босож одоо ерөнхийлөгч ямар нэгэн арга хэмжээ аваач гэж уриалах болно. Тийм учраас Иранчууд Америктэй одоо харьцаагаа бүр амар муудахчихгүй тулд, бүр дайны одоо байдалд оруулчихгүй тулд тойруу байдлаар Америкчуудад бид нар ийм газар руу зохилт өгнө гэдгийг хэлсэн гэж бас тиймэрхүү дүгнэлтийг, тийм шинжээчдийн одоо ярьсан зүйлүүд бас зөндөө их байдаг. Тэгэхээр Америкчуудын тийм бааз руу хэдэн удаагийн цогт өгнө гэдгийг Америкчууд мэдчихсэн. Тэрхүү баазд байсан бүх Америкийн цэргүүдийг газар доорх хамгаалтын бункер руу бүгднийг нь оруулсан байсан. За шүнжэнгөөл ерөөсөө Ираны тал тэр бааз руу пуужин харваад бас л одоо саяных шиг юм пууж арвсан. Америкийн цэргүүд ямар ч хариу үйлдэл өгөөгүй. Гэхдээ бункерт байсан Америкийн цэргүүдийн зарим нэг нь одоо мэдээж хэрэг тэр газар дээр болж байгаа дэлбэрэлтээс болж шокинг системд шок юунд орох тийм ээ одоо байдалд орох тархин хөдөлгөөний зүйлүүд байсан. За мэдээж хэрэг энэ бол бас л одоо эрүүл мэндийн талаас нөхөн төлбөр авах бас нэгэн ийм байдал бас байдаг. Энэ бол нууц биш.
Тэгэхээр цэргүүд олон цэргүүд энэхүү одоо Ираны бөмбөгдөлтийн дараа, Ираны энэ пуужин харвалтын дараагаар тархин хөтлсөн, нойр хөтөлт бий болж байна. Одоо ингээд их хэцүү байдалд байна гэсэн ийм гомдлууд гарсан боловч ганц цэрэг амьд өргөдөөгүй. За Америкчууд ч ямар ч хариу өгөөгүй. Ингээд нэг болоод ингээд дуусгасан. Тэгэхээр би бол энэ Израилийг энд бол хариу өгөхгүй байх гэж миний хувьд зүгээр одоо таамаглаж байгаа. За үндсэндээ Израилууд нэгдсэн үндэсний байгууллага, за Женевийн конвенцийн том ингээд дипломат төлөөлөгч газарт халдчихгүй ирэхэд зөрчөөд ингээд энд генералуудыг устгаа хийцэн. Тэгэхээр энд ямар нэгэн хариу үйлдэл өгөрнө гэдгийг мэдчихвэсэн. Хариу үйлдэлийн ямар ч сан даага чөдөө зуугаад ингээд бокс чинь нэг цохилт аваад дараагийнхаа цохилтыг ингээд өгдөгтэй адилхан нэг цохилт өгчгөө дараагийнх нь хүлээдэгтэй адилхан дараагийнх нь хүлээж ирсэн. За энэ цохилтыг шүн боллоо гэж ойлгож байгаа. За тэгээд Израиль хэрвээ Иран дахин одоо энэ цохилтоо үргэлжлүүлээд өнөөдөр ингээд дахиад үргэлжлүүлээд явчих юм бол Израильд нэгэн одоо шанс гарч ирнэ. Израиль улс энэ шансан дээр тоглолт хийж Ираны одоо цөмийн томоохон объектуудыг нэмсэн одоо F-16 ч юм уу сүүлийн F-35 онгоцонд хөөрхөн одоо энэ Ираны цөмийн объектуудыг нэмсэн өгөө хийж болох юм байна. Ингэх юм бол Израиль улс Ираны одоо цөмийн зэвсэг энэ бол Израилийн байнгын мөнхийн аюул, байнгын ярьж идэг, байнгын одоо Израилийг Иран улсыг цөмийн зэвсэгтэй болчихгүй гэдгээс айж байдаг асуудлыг нэмсэн шийдчих болох юм байна. Тэгэхээр энийг ч гэсэн Ираны тал мэдж байгаа тул хамаагүй одоо цохилтыг үргэлжлүүлэн өгөхгүй болов гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа нэг боллоо. Үндсэндээ ингээд хоёр тийшээс салж магадгүй. Хэрвээ Ираны тал цохилтоо үргэлжлүүлэн өгөөд өнөөдөр дахиад өнөөдөр шөнө цохилтоо өгөх юм бол энэ дээр харин Израильчууд тоглолтоо хийж бид нар шүмжэнгөө ингэж ийм байдалтай хонсон. Одоо дахиж бид нар ийм байдалтай байж чадахгүйгээд харин жинхэнэ одоо агаарын онгоцнуудаа, за баллистик пуужингуудаа Израиль бол хангалттай баллистик пуужин, хангалттай далавчт пуужингууд бол байгаа. Ираны газар нутглог хөрчих. Тэгэхээр одоо та бүхэн мэднэ. Ираны агаараас хамгаалах системүүд бол ихэвчлэн Оросоос худалдан авсан Оросын системүүд байгаа. Оросын системүүд одоо Украины дайны талбарт ямархуу байдалтай байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Ер нь бол их ашиглалт муутай, их үрдэн муутай системүүд байгаа гэдэг нь ер нь ойлгомжтой байгаа. Тэгвэл бол тийм ч муу биш. Гэхдээ Америкийн одоо Patriot ч юм уу одоо Франц центр системүүдийг бодох юм бол хамаагүй ер нь бол доод төвшин гэх юм уу одоо арай барууны системийн барууны одоо тэр системыг гүйцэхэргүй байна. Тэгэхээр Ираны тал одоо сүүлийн үеийн Израилийн хамгийн ноу хав болсон пуужингийн цохилтыг хамгаалж чадахгүй гэдэг асуудал болно. Тэгэхээр иймэрхүү асуудалтай байгаа болохоор Иранчууд бол ер нь бол хариу өгөхгүй байх магадaltaй байдаг. За тэгээд бас л одоо та бүхэндээ түүх бас ярих юм бол сонирн байж магадгүй. За тэгээд жишээ нь Ирак улс Иракийн дайн болсныг та бүхэн мэдж байгаа. 1980 оны 9 сарын 17-нд Иракийн дайн эхэлсэн. За яг эхэлсэн гэж хэлж болохгүй. За 9 сарын 17-нд Саддам Хусейн Ирантай газар нутгийн маргааныг эцэслэн шийдвэрлсэн одоо Алжирийн гэрээ хэлцээрийг хүчингү тооцож энэ гэрээ хэлцээрээс гарахаа мэдэгдсэн байгаа. За ингээд 17-нд энэхүү мэдээллийг гаргаснаас хойш 22-нд Иракийн цэргүүд Иран руу тогтлон орсон. Иракийн газар нутгийг эзлэн авсан. За энэ дайн 8 жил үргэлжилсэн. 1988 онд инхийн гэрээ хэлцээр хийж энэ дайн дуусгар болсон байдаг. За тэгэхээр энэ дайныг би яагаад яриад эхэлж байгаа юм бэ гэхээр энэ дайныг бас ингээл ярихлаар бас л өмнөх нь ярихгүй бол бас ойлгомжгүй болчих юм байна. За бүр өмнөхөөс нь ингээд өмнөх байдлаас нь хилээд ингээд явчих гэж бодож байна. Тэгэхээр та бүхэнд бүр ойлгомжтой болох бах. Яагаад энэ Иран Израилийн одоо харьцаа ингэж муудсан? Ер нь бол Иран Израилийн харьцаа бол сүүлийн одоо 30-40 жил ингээд муудаад байгаа юм биш юм байгаа. За ер нь бол эрт дээр үеэс бол энэ хоёр улс хоорондоо их харьцаа муутай их ер нь бол Персийн одоо эзэнт гүрэн за тухайн үеийн Израилийн одоо еврей ард түмэнтэй бол их дайсхандаг ийм таардгүй байсан. Ер нь бол тэр үүднээсээ бол Израильчууд Европ аягүй их дөрвөн гарсан ч гэж ярьдаг. За тэгээд
Иран улс бол эзэн хаант улс 1979 он хүртэл байсан. 1979 оны 1 сарын 16-нд хүртэл бол одоо Иран улсыг Реза Павлихи гэж хаан удирддаг байсан. За энэ хаан бол 1941 онд анх эзэн хааны титмийг ааваасаа өвлөн авчгаад 1941 оноос 1979 он хүртэл удирдсан. За тэгэхдээ 1953 онд нэг хэсэг энэ Иранд хувьсгал болоод одоо энэ эзэн хааныгаа огцруулъя. Дэндүү барууны улс орнуудад өөртөөхөө байгалийн баялагийг өгөөд ийн гэсэн 53 онд бослого болоод энэ эзэн хаан төр одоо цухтаж эх орноосоо дөрвсөн байгаа. За нэгэн жилийн хугацаатай ерөнхийдөө ийм асуудал болоод 53 оны сүүл гэхэд буцаагаад одоо эзэн хаанаа Иран эзэн хаанаа авчирсан. За ингээд 79 онд Ираны эзэн хаан олон нийтийн үүмэн самууны улмаас эзэн хааныхаа суудлаас огцорч ер нь Америкийн хэсэг улс руу зугтсан байдаг. За энэ үйл хэрэг яагаад болсон юм бэ? Иран улс яагаад ийм айхтар байдалтай болцсон юм бэ гэхээр бас л нөгөө сая ярьдаг нөгөө 53 оны ингэж өмнө самуунчин нэг намжичхаад үндсэндээ нууц хэлбэр рүү орцсон. Тэр нууц хэлбэр нь бол ерөөсөө энэ одоо эзэн хаан улс орноо бараг зарж идэж байна. За нөгөө талаас бидний одоо исламын шашныг бол үгүй хийж байна. Дэндүү баруунжуулж байна. Дэндүү одоо эмэгтэйчүүд нь ус гизгээ барууны хэлбрээр засч барууны хувцас өмсч богино юб өмсдөг болж тамхи татдаг боллоо гэж ингэж хүмжилж ирсэн. Энд нь одоо яг номын дууг сонсдог, ном одоо шүтэн биширдэг ийм улсууд нь бол маш их дургу. Ер нь бол энэ Ираны мусульман шашинтай улс гівгүн тийм одоо барууны хэлбэр рүү орж дэндүү баруунжиж эрчүүд нь одоо каст өмсч эмэгтэйчүүд нь юб өмсч хэтэрхий одоо ийм ил задгаа байдал руу орлоо. Энэ нь бол шүүмжлэл дэндүү их ирсэн. Ингэж явсаар байтал за энэ шүүмжлэлийн хажуугаар мэдээж хэрэг Америкийн хэсэг улс, Английн одоо томоохон газрын тосны компаниуд Иранд ороод ирсэн байсан. За тэрхүү компаниуд нь дээд зэрэг өөрсдийн технологи, өөрсдийн одоо томоохон ноу хау бүх юмнууд авчирж байгаа нь болохоор гаргаж авч байгаа газрын тосны дийлэнх хувийг авдаг байсан. За дээд зэрэг бага хэмжээний хувийг Ираны засгийн газар Ираны хаан авч эзэмшдэг байсан. За тэгээд ард түмэн ядуу боловч Ираны хаан бол маш их мөнгөнд өмбөж ирсэн. За хамгийн гол нь бол ард түмэн бол ядуу их зүдүү тийм байхад бол эзэн хаан одоо 250 эзэн хааны 250 жилийн түүхийг тэмдэглэж байна гэж одоо баргалж дэлхийд байхгүй томоохон хүлээн авалтыг зохион байгуулсан байдаг. Тухайн хүлээн авалтыг зохион байгуулахын тулд элсэн цөлд бүхэл бүтэн хот бий болгож за тэрүүнд одоо Францын хамгийн үнэтэй дарснуудыг хэдэн зуугаар нь одоо хэдэн мянгаар нь онгоц хүсгэлэн авчирч дэлхийн бүхэл томоохон улс төрчид том эзэн хаад одоо томоохон улс орны төрийн тэргүүнэрийг бүгднийг нөрж их том юм болсон. За хамгийн гол нь ард түмэн ядуу, ард түмэн эд хоолгүй байхад дөрвөн одоо том онгоцоор икра гэдэг одоо загасны төрсийг улаан икраг зөвхөн тэр одоо үйлчлэгэн зохион байгуулж нэгхэн оройны одоо тэр үйлчлэгэн зохион байгуулах гэж бүхэл бүтэн дөрвөн том онгоц авчирч тэр үйлчлэг зохион байгуулсан. Энэ үйлчлэг бол Ираны ард түмний одоо хамгийн сүүлийн төвчээрийг барсан гэж хэлж болно. За тухайн үйлчлэгний талаар одоо Ираны хэвлэл мэдээлч байдаг юм уу? Ираны одоо ард түмэн хоорондоо ингээд яриад энэ одоо араас хэтэрлээ. Энэ одоо эзэн хаан бол биднийг одоо бүр дэндүү дорд үзлээ гэж ингэж болсон одоо тэмцлийн үед хаалга нээгдсэн. За яг энэ үед бол мэдээж хэрэг түрүүний хэлсэн 1953 онд одоо Ираны хааны эсрэг болсон одоо бослохыг Ираны одоо хувьсгалыг тухайн үед удирдах байсан Атаял Хамини гэж хүн байсан. За Атаял Хамини гэж хүнийг бол одоо удирдах байсан энэ хүү бослохыг гардан зохион байгуулсан гэж үзээд шорон оронд хийсэн боловч Ираны ард түмэн одоо өстой аюулгүй их хэлэгнэлтэй ер нь бол ийм байж болохгүй гэж ингэж байсан болохоор эзэн хаан яалтчгүй одоо ард түмнээс сайн Хаминийг цөлгөнд өөр улс орн руу цөлсөн. За хамгийн эхлээд бол Турк улс руу ямар ч гэсэн гаргасан. Тэгэхгүй бол шоронд байлгаад авах юм бол хэцүү юм байна. Ард түмэн босчих гээд байна. За цаазаар авах юм бол бүр асуудалд орно. Тийм болохоор яг шиг зүгээр хил амнаас хол явуулчихъя гэдэг ингээд Турк руу явуулсан. За Хамини Туркт байж байгаа Туркээс Сирд ирээд Сириэс Францд гараад Парижд нэг хэсэг амьдарч байгаа. За яг энэ одоо саяны ярьдаг энэ ард түмний өмнө самун одоо 1978 оны сүүл 1979 оны эхэнд ингэж бужигнаад ороод ирэхэд Хамини Францаас 2 сарын 1-нд 79 оны 2 сарын 1-нд Иранд ирсэн байдаг. Тэгэхдээ Хамини цөллөгөнд одоо
гадаад улс оронд амьдарч байхдаа өөрөө одоо хуурцханд одоо магнитофоны хуурцханд өөрийнхөө дуугаар ингээд номын ийм дуулууд аягүй явуулсан байсан. Тэр нь бол одоо Иранд хориотой байсан боловч арт түмэн хориотой юм бол их амттай байдаг. Тэр үүднээсээ өстө хүн бүхэн Хаменеигийн тэр одоо хуурцгийг нэг нэгэндээ бичиж өгч нэг нэгэндээ тарааж Ираны арт түмэн бүгд Хаменеиг шүтдэг болсон байсан. Иранд өөрөө байхгүй боловч Ираны одоо арт түмэн бол Хаменеи Атаяла Хаменеи гэж хүн байдаг. Тухайн хүнийг бол бүр өстө агуу удирдагч юм байна. Энэ хүнийг даах хэрэгтэй юм байна гэж боддог байсан. Тухайн хүний сургаалыг, тухайн хүний одоо ярьж исэн, хэлж исэн зүйлийг бүх шашин одоо хийдэд бүгдөө тэр номын ярилцаж тэр одоо ярьж байгаа юмнуудын арт түмэнд хөргөж байсан. Энэ үүднээсээ бол Хаменеи бол цөллөгдсөн биш, улам нэр хүндтэй, улам одоо арт түмэнд хөсөн хүлээгдсэн ийм хүн болсон байдаг. За тэгээд мань хүн яг энэ арт түмний энэ бослого тэмцэл ингэж болж ирж байхад мань Францаас өөрөө за би ахын дүүс та бүхэн дээр очлоо. Наадыг хүлээж аваараа гэд Францаас ирсэн. За Францаас мань эренгүүтээ ерөөсөө 1 сарын 17-нд Ираны хаан Америкт зугтсан. Мань 2 сарын 1-нд одоо Иранд буусан байдаг. За 3 сарын 31-нд Ираны одоо нийт арт түмний дунд санал асуулга явуулсан. Санал асуулгад бол Ираны исламын улсыг байгуулахад хүлээн зөвшөөрөх гэсэн ганц л асуулт байсан. За Ираны арт түмний 98% нь хүлээн зөвшөөрье. Ираны исламын улсыг байгуулъя гэсэн ийм одоо хуулийг одоо ийм санал асуулгад бүгд олон нийтээр гар үсэг зурж ингэж исламын бүгд найрамдах Иран улсыг байгуулсан байдаг. За мэдээж хэрэг энэхүү Хаменеи төрийн тэргүүн болсноороо одоо төрийн тэргүүн шашны тэргүүн болсноороо мань бол хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн. За эзэн хааны үед армийг удирдах байсан бүхий л томоохон генералууд, цэргийн томоохон албан тушаалтнуудыг бүгднийг цаазалсан. За мөн одоо Райза телевизийн дарга, за Тегеран хотын дарга, бүх одоо орон нутгуудын удирдах газруудын даргууд, за мөн одоо гадаад хэргийн сайд зэргүүдээ бүгднийг устгасан, одоо хэлмэгдүүлж бүгднийг цаазалсан байдаг. За ганц тэднийг одоо цааслаа зохицуулаагүй. Тэдний үр хүүхдүүдийн бүгднийг одоо орон гэр бүх юмнуудыг хураагаад хөдөө орон нутглууд сүлж ядуу амьдралтаа болгож ингэж ихэлсэн. Энэ бол агуу том хэлмэгдүүлэлт Хаменеи явуулсан. Хаменеигийн энэ бол хэлмэгдүүлэлт бол түүхэнд яригддаг их том хэлмэгдүүлэлт болсон. Их олон мянган хүн энэхүү одоо хэлмэгдүүлэлтээр өгөө хийгдсэн гэдэг. За би түрүүний хэлсэн энэ Райза Павлихи гэж хүн гэсэн ер нь бол энэ Ираныг удирдах байхдаа бас их хэлмэгдүүлэлтийг өөрөө явуулсан ийм хаан. Мань бол одоо энэ 53 оны бослогыг одоо хийж байсан бүх одоо энэ гол удирдагчийн цаазалж чадаагүй маа гэхэд бусад одоо нөлөө бүх хүмүүсүүдийг шорон оронд ихэхэн явуулж зарим нэг нь одоо цаазалсан, зарим нэг нь одоо ор сургахгүй алга болсон олон мянган хүн байдаг. Тэгэхээр хоёулаа бол одоо энэ эзэн хаан ч вэ нүү, энэ Хаменеи ч вэ нүү, хоёулаа бол яг одоо төр засаг авснаас хойш ихэхэн одоо арт түмнийхээ дуу хоолойг хавчих гэж, арт түмнийхээ хатуу гар доор мэж барих гэж ихэхэн одоо хэлмэгдүүлэлтийг явуулсан. За тэгээд энэ та бүхэн мэднэ 11 сарын одоо 4-нд энэ Ираны хаан Америк руу дөрвснийг одоо Ираны иргэд маш их буруу шааж эхэлсэн. За 11 сарын 4-нд Америкийн эцсийн улсын элчин сайдын яамны өмнө цугларсан одоо Ираны оюутан залуус Ираны хааныг авчирч өг. Нэг бол бид Америкийн эцсийн улсын элчин сайдын яамныг одоо эзлэн авна, бүх ажилчдын одоо барьцаална гэсэн ийм лоозон ураатай ингэж өгсөж Иран дахь одоо Америкийн эцсийн улсын элчин сайдын яам руу дайран орсон байдаг. За элчин сайдын яам дотор байсан 53 одоо Америкийн эцсийн улсын элчин сайдын яамны ажилтнуудыг барьцаалсан. За 5 элчин сайдын яамны ажилтан одоо консулын ажилтнууд арын хаалгаар цухтаж гудамжинд одоо гарч тэгээд Канадын элчин сайдын яамд дуугдсан байдаг. Энэ талаар Argo гэдэг кино байдаг. Та бүхэн тэр киног бас үзээгүй бол олоод үзчихээрэй. Argo гэдэг одоо баргалж YouTube дээр үнэгүй байж магадгүй олон жилийн өмнө гарсан кино. Тэр кинон дээр бол яг энэ үйл явдлыг өст аюул тодорхой бичсэн байдаг. Тодорхой гаргасан байдаг. Энэ яг түүхэн болсон үйл явдал. За тэгээд Канадын элчин сайдын яам одоо Америкийн эцсийн улсын тагнуулчдаг нь Америкийн эцсийн улсын консулын ажилтнуудыг нуугдчихсан гэх юм бол Ираны одоо хуулиар бараг цаазаар ахуулчих болохоор ийм одоо яадаг юм асуудал орохоор ийм байсан хувьсгал болж байгаа газар бол бүгднийг буудаа ичхэд бол
арт түмэн жагссан арт түмэн юм болчлооч тэл гэж ярина өгөхөөс энэ их олон улсын хууль мөл гэдэг ингээ яриад ах. Тэр угаасаа 99 онд бол хувьсгал болж исэн юм айхтар юм хэцүү үе байсан. Тэгэхээр Канадын элчин сайдын яам маш их тусалцсан Америкийн хэсэг улсад үзүүлж тухайн улсуудыг байлгаж байсан. За одоо тэр кинонд дэр гардаг Америкийн хэсэг улсын тагнуулын ажилтан одоо Иранд очиж тухайн элчин сайдын яамд нуугч байсан 5 хүнд хуурамч пассворттайгаар Канадын кино найруулагчид кино одоо хийхээр ирсэн улсууд болгож ингэж Канад руу авч гарч ингээд буцаагаад Америкийн хэсэг улсад авчирдаг ийм кино байдаг. Энийг үзчих юм бол бас ерөнхийдөө энэ Ираны нөхцөлийн талаар ойлголтыг нэлээд авна. За ингээд Америкийн хэсэг улс мэдээж хэрэг 1979 оны 11 сарын 4-өөс эхсүүлээд Иран улстай одоо хүртэл ямар дипломат харилцаа байхгүй. За Иран Америкийн хэсэг улсын хоорондох ямар нэгэн одоо харьцах асуудлуудыг болвол Швед улсаар дамжуулан явдаг. Шведийн элчин сайдын яам одоо зуучлагч нь болж өгч байтгаа одоо хүртэл. За ийм байдалтайгаар одоо 1979 оноос одоо хүртэл ихлээр баргалж 45 жилийн одоо түүхтэй ийм харьцаа хоёр улсын харьцаа бол байхгүй байгаа. За тэгээд би түрүүний ярьж байдаг нөгөө ингээд 1979 онд ийм хувьсгал болсон. Гэтэл энэ Ираны энэ хувьсгал чинь бас та бүхэнд ингээд би ингээд нэг юм ярихлаар заавал ч бусдтайгаа ингээд холбоод явчихгүй бол ойлгомжгүй болчих واخ гэд ингээд яваад байгаа юм шүү. Бас л нэг тодтол хийгээд өөр юм лөө ингээд ороо явчихвал илүү ойлгомжтой болох байх. 79 оны 1 сард болсон энэ хувьсгал, Иран болсон хувьсгал ингэж яваад Ираны ард түмэн ингэж босоод ингэж яваад Ираны бослохыг гол ингээд өдөрчсөн бас томоохон улсууд нь бол Ираны Азербайджан гаралтай хүмүүс байдаг. Иранд Азербайджан гаралтай айгүй олон одоо этник групп байдаг. Тэр нь одоо 80 сая Ираны ард иргэдийн одоогийн байдлаар баргалж 20 сая баргалж Азербайджан гаралтай тийм иргэд Иран ч гэсэн одоо оршин суудаг. Тэрхүү Ираны иргэдийн дунд Оросын одоо нөлөөгөөр ороод ирсэн Азербайджан ч Оросын зөвлөлт бод улсын бүтээгдэхүүн бүрэлдэхүүн байсан. Тэгэхээр тухайн улсын одоо Азербайджаны одоо тагнуулын сүлжээ холбоогоор тэдэртэй ингэж яаж Иранд одоо тийм хувьсгал бас хийхэд Оросын нөлөө бол их орсон. За ингээд 1979 онд 1 сараас эхсүүлээд ингээд бужигнаад 11 сар хүртэл одоо элчин сайдын яамд ингээд бужигнаад ингээд явсан. Энэ бол Америкийн хэсэг улсын ингээд та яг улс төрийн хувьд бол амар юм хэцүү байдалд оруулсан. За би дахиад одоо за саяны ярих гэжсэн юм а тэгээд үргэлжлүүлээ ярьчих. Тэгээд 79 оны 11 сар хүртэл ингээд бижигнүүлээд ингээд явцсан. Тэгэхээр 79 оны 12 сарын 24-нд Америкийн хэсэг улс, за Европын улс орнуудад яг Крисмсийн баяр болдог 24-ний яг шөнө Орос улбаны улс Афганистан улс руу цөмрөн орсон. Афганистаны ерөнхийлөгчийг өргөнд унтж байхад нь яг 24-ний орой одоо тусгай алба нэвтрэн орж Афганистаны ерөнхийлөгчийг эхнэрийнх нь хамтаар буудан хараасан байдаг. За энэ тусгай ажиллагааг гардан зохион байгуулсан одоо Орос улбаны улсын тагнуулын албаны хүмүүс бол энэ хүү ажиллагаанд дандаа тажик гаралтай Оросын цэргийн албаагчдыг энэ нууц ажиллагаанд оролцуулсан. За учир нь юу гэх юм бол энэ ажиллагааг Оросууд хийсэн гэж дэлхийн нийт мэдэх ёсгүй. Энийг бол дотоодын зөрчилдөөн, дотоодын одоо Ирантай болж байгаа энэ асуудал, ойролт орондын болж байгаа энэ геополитикийн томоохон хагарал, цуврал ийм юмнуудын үр дүнд Афганистан бас ийм том үйл явдлууд болчлоо. Энийг бол одоо Афганы одоо бас л одоо талибанч байдаг юм аа. Нэг бол одоо тийм бүлэглэл, тиймэрхүү бүлэглэлүүд угаас тэр үед гараад ирсэн байсан. Тэр бүлэглэлүүд өөрсдийн байр сууриа хоорондоо ингэж эзлэн ингийн тулд эзэн ерөнхийлөгч авчлаа гэдэг утгаар тийм зохион байгуулалттайгаар Афганы одоо талибуудын өмсдөг юм хувцс өмсгөлтөй Оросын цэргийн одоо дандаа тажик гаралтай иргэд нь Афган хэлээр ярьдаг гэсэн. Эдгээр хэл нь бол яг нэг хэлтэй. Афганистан, Тажикстан хоёр ер нь бол хэл нь ойролцоо энийг ойлгодог. Тэгэхээр ийм цэргүүдийг одоо гардан аваад тэдрийг бэлтгээд за тэгээд тэдрийг бүр ууланд яг ерөнхийлөгчийн өргөө ийм газар байрладаг гэж дайруулж ингэж явуулсан байдаг. Гэтэл бас нэг сони юм байдаг. Яг тэр дайралтыг хийхэд ерөнхийлөгч Аминыг Оросын тусгай алба хамгаалж байсан. Ер нь бол ерөнхийлөгч Аминыг аюулгүй олон шаталтай юм хамгаалтын юм бүлэглэлүүд хамгаалдаг байсан. Тэр чинь нэлээд уулын ийм уулрах газар амьдардаг байсан. Тэгээд эхний хэсэг нь одоо
Афганы цэргүүд за дараагийнх нь одоо Афганы тусгаагийнх нь дараагийнх нь одоо юу гэдгийг бүр тусгаагийн тусгай албач гэдэг юм мэдэхгүй. Гэтэл Оросын бас тусгаагийнх нь хамгаалдаг байсан. Оросын тусгаагийнх нь бол одоо хүлээсэн үүргийнхаа дагуу Афганы ерөнхийлөгчийн бүрэн бүтэн байдал, Афган улсыг бүрэн бүтэн байдлыг хамгаална гэдэг утгаараа хамгаалдаг байсан. Гэтэл тэр тусгай албаныхандаа хэлээгүйгээр Оросын одоо бие бүрэлдэхүүн цэргийн бие бүрэлдэхүүн одоо тажик гаралтай иргэд тавхин орж Орос цэргүүдэд устгасан байдаг. Аминыг хамгаалж ирсэн. Ийм аюултай зүйл болсон. Ер нь бол томоохон геополитикт ганц хоёр цэрэг, ганц хоёр хүний амь золиослох бол асуудал биш гэж ерөнхийдөө бас нэг иймэрхүү яриа хүртэл байдаг. Тэгээд Афган руу ингэж 11 сард дайран орсон байдаг. Ер нь бол ийм би энийг яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр ямар нэгэн томоохон ийм геополитикийн мөргөлдөөн, одоо ийм сөргөлдөөн яг ийм болж байгаа юм үед хөрс цэргэлдээ ч юм уу одоо бусад улс орнууд газар нутгийнхаа маргааныг бас энэ дээр энэ одоо нэгэн л болж байгаа юм томоохон заваарсан юм дээр нь ороод өөртөө асуудлыг ихсэн шийдчихье гэж боддог. Иймэрхүү зүйлүүд бол зөндөө байдаг. Ялангуяа саяны 79 оны Ираны энэ асуудал байна. Ираны асуудал үүсэнгүүт Оросууд Афган руу цэргээ оруулсан. За тэгэл 80 онд Иран Иракийн дайн болсон. Би яг түрүүний одоо нөгөө Иран Иракийн дайн руу ч одоо ингээд орж байгаа юм шүү. Тэгээд ингээд тайлбарлаад хэлэхлээр та бүхэнд илүү ойлгомжтой болж байгаа. Ер нь бол ингээд геополитикийн ийм юм ингээд хагарал үүсээд ингээд явчихгонгууд л за ерөөсөө л манайхан тэр үед Саддам Хүсейн Иракийн удирдагч байсан. Мань за ерөөсөө одоо энэ асуудал дээр нь Иран одоо дотоод асуудалтай байгаа. Эзэн хаанаа хөөгөө явуулсан. Асуудал одоо дотор нь ингээд бүжгэнж байгаа. Эзэн хаанаа хөөгөө явуулсан ч гэсэн дотор нь эзэн хааныг дэмждэг байсан. Бүлэглэлүүд, нууц бүлэглэлүүд зөндөө байсан. Тэдэртэйгээ Ираны одоо шин авсан засгийн газар байнгын байлдаантай, байнгын зөрчилдөөнтэй, байнгын тэмцэлтэй байсан. За энэ үед нь бол Иран улс өөртөө одоо тэр одоо Алжирийн гэрээ хэлцээрээс өөрсдийнхээ хүсэлтээр гаргаж Иранд одоо газар нутгийн маргааныхаа асуудлыг бидэрт одоо бидний газар нутгийг эргүүлэн өгнө гэсэн ийм хүсэлтэд тавьж энэ дайныг эхлүүлсэн. Тэгэхээр Иран улс бол яг ийм хэцүү, яг ийм байдалтай байхад нь Ирак улс цэргийн хүчөө оруулсан. За 9 сарын 22-нд ингэж 80 онд эхэлсэн байдаг. Ингээл ерөөсөө энэ тэр 79 он, 78 он, 79, 80 он бол ерөөсөө ийм томоохон дайнууд ерөөсөө энэ тэнд ингээ болоод эхэлсэн. За тэгээд Иран өмнө ярьжсэн Америкийн хэсэг улстай амар ойрын харьцаатай, Израильтай маш ойрын харьцаатай. За Ираны хаан байхад бол бүх юм зүйлээ барууны улс орнуудаар одоо төмөр зам, усан, гоц за хамгийн гол нь одоо батлан хамгаалах чиглэлийн бүх пуужин, зэр зэвсэг, онгоц зэрэг бол Америкийн хэсэг улсаас авдаг байсан. За Израильтай маш сайн харьцаатай байсан эзэн хааны үед. Израильтай хамтран одоо Израильд бүр усны дамбыг хүртэл хамтдаа барьж байсан. За мөн одоо Иран руу Израилийн Air гэдэг онгоц нь бол чөлөөтэй 7 хоногт нэгээс 2 удаа нислэг хийдэг байсан. Ираны одоо жуулчд Израильд ирдэг байлаа. Израилийн жуулчд Иранд очдог байлаа. Ер нь бол хоёр улсын харьцаа 1941 оноос одоо Павлихи эзэн хаан болсноос хойш барууны улс орнуудтай Израильтай 79 он хүртэл маш сайн харьцаатай байсан. Израиль бол өстой бүх талаар нь Ираныг дэмждэг байсан. Ноу хау бүх цэр зэвсгийн одоо тагнуулын мэдээлэл хүртэл солилцдог байсан гэдэг. Гэтэл одоо 79 онд одоо Хамини улс орныг удирдах болсноор энэхүү харьцааг үгүй хийж Израильтай харьцаатай байсан бүх улс орны бүх хүмүүсийг цаазалсан. Израилийн одоо еврей гаралтай иргэдийн община гэж байсан. Одоо нийгэмлэг тухайн одоо бас сүм хийдтэй өөрийн тийм нийгэмлэг байсан. Тухайн нийгэмлэгийнх нь удирдагчийн цаазалсан олонний нүдэн дээр. За тухайн нийгэмлэгийн бүх еврей иргэдийг аваач цаазалсан. Зарим нэг нь цухтаалгасан. Зарим нэг нь одоо Израиль далбаар эдрий чин аллаа нэг бол бидэнд одоо сум зэр зэвсэг өг гэж сүрдүүлж ингэж зэр зэвсэг хэмжээгээр Израилээс авдаг байсан. За тэгээд энэ Иракийн дайн болоход Ирак бол Орос улбаны улсаас бүх зэр зэвсэг бүх зүйлээ авцсан байсан. Танк одоо хангалттай танктай одоо зэр зэвсэг пуужин бүх юм бол хангалттай байсан. За харин Америкийн хэсэг улс харьцаагаа тасалдсан Иран улс ямар зэр зэвсгийн нөөц байхгүй. Нөгөө Америкаас авдаг байсан пуужин одоо Америкаас авдаг байсан одоо бүх л их бууны сумнууд нь байхгүй болсон.
За мэдээж хэрэг дайны эхний үед бол нөөцөөр ингэж байлдсан. Гэхдээ сүүлд бол нөөцг болоод ирсэн. За тэгээд Иран улс бол өөрсдийнхөө өстой бүх нөөц болцоороо ялангуяа Израилаар дамжуулж Америкийн эцэс улстай холбогдож бидэрт зэр зэвсгийн тусалцаа үзүүлээч. Бид нар одоо Иракта одоо байлдах зэр зэвсэггүй болчлоо. Ирак одоо сүр хүч нэмэгдэх юм бол та нарт аюул занал хийлтэй гэж энэ утгаар нь одоо Израильд хандан Израилаас цаашгаа хандан Америкийн эцэс улсаас зэр зэвсэг аюул их гойдог байсан. За Америкууд мэдээж хэрэг дипломат харьцаа байхгүй болсон. За нөгөө талаас Америкийн элчин сайдын ажилтнуудыг Иран улс бараг жил гаруй ингээд барьцаалаад 1981 оны одоо 1 сарын 8-нд ерөнхийлөгч Рональд Рейган дөнгөж ажиллаа авсан эхний өдөр сулалсан байдаг. 300 бараг 70-80 хоног тухайн улсуудыг шоронд байлгаж байгаад барьцаалж байгаад тэгээд Алжир улсын бас л одоо зуучлалын үр дүнд яг энэ ерөнхийлөгч Рейганыг ажиллаа авдаг өдөр нь Ираны тал сайн санааны үүднээс гэдэг юм одоо харьцаагаа арай гайгүй болгоё гэдэг үүднээс гэж байдаг юм уу. Тэгвэл бас харьцаагаа гайгүй болох та биш юм байна. Нөгөө л дайн нөлөөлсөн. Иран Иракийн дайн. Ирак зэвсэггүй болоод ирсэн. За Иран Америкийн эцэс улс мэдээж хэрэг тэрэн дээр тоглолт хийсэн. Та нар манай одоо байцаас улсуудаа өг. Тэгэх юм бол яг хуу Израилаар дамжуулаад бас зэр зэвсэг нийлүүлж болох юм гэдэг. За иймэрхүү гэрээ хийгдээд иймэрхүү зүйл болоод Америкийн эцэс улсын 52 дипломат ажилтнууд их нутагтаа ирсэн. За Израиль улс өөрийн зүгээс ихээхэн хэмжээний одоо зэр зэвсэг тухайн үед одоо Ираны айрамд нийлүүлж байсан гэдэг. За энэ дээр бас Америкийн эцэс улс ч гэсэн нөгөө өөрсдийнхөө дипломатуудыг суллахын тулд энэ дээр бас хөлөвшөөрөөд ингээ оролцсон гэж одоо хүртэл ярьдаг. Гэхдээ энэ бол одоо хүртэл нууцсын зэрэгэлтэй байдаг асуудал. Би бол энийг бол сайн мэдэхгүй. Гэхдээ энэ одоо энийг ингээ ярьдаг, бичдэг, сэтгүүлч зөндөө байдаг. Тэгэхээр иймэрхүү зүйл болсон гэж яригддаг. Тэгээд энийг чинь бүр Иран гейт гэж ярьдаг байх. Тэгээд энэ хэд том өндрийг авч чадаагүй нөгөө Никсны Watergate гэдэг шиг. Гэхдээ бол тухайн үед бол Иранд Америкийн эцэс улс 25 жилийн байж өөрөөсөө одоо 2 дахь замаар буюу 2 дахь улс орноор Израилаар дамжуулан одоо Иранд ихээхэн зэр зэвсэг Иракийн эсрэг байлдахад нь нийлүүлсэн гэж яригддаг. Гэхдээ энэ үнэн худлыг бол мэдэхгүй. Гэхдээ шинжээчд бол ийм зүйл болсон гэдгийг одоо хүртэл бичсэн байдаг. Та бүхэн бас Google дээр хайгаад үзэх юм бол бас энэ талаар бас олон юм бас мэдэж сонсож болох байхаа. За тэгээд Израиль улс Иракийн дайнд Ираны талд ерөнхийдөө их үйлчилсэн. За учир нь яагаад Ираны талд үйлчилсэн юм бэ гэхээр Иракийн Саддам Хүсейн Израилийг бол өстой үзэн яддаг хүн байсан. Ирак Израильтай газар нутгийн хувьд маш ойр шууд тавхиад ороод ирэх газрын давталгаан хийхэд хамгийн боломжтой улс байсан болохоор Ирантай харьцаж Иранаар дамжуулан одоо Иракийг зэр зэвсгийг одоо сулруулах, айр минь хүчгүй болгох энэ асуудал дээр мэдээж геополитикийн тоглолт Израиль улс хийж эхэлсэн. Хэдий харьцаа муу хэдий одоо юу ч гэсэн мэдээж хэрэг чиний дайсан миний найз гэдэг ийм ухахдах хүн байдаг. Тэгэхээр Израиль улсын дайсан Ирак бол чиний дайсан миний найз, нэг бол чиний дайсан миний найз ч гэдэг юм. Энэ ухахдах хүнаараа Иракийн эсрэг Израильтай Иран хамтран одоо нэг одоо эвсэл гэж хэлж болохгүй. Гэхдээ тодорхой хэмжээний бас зэр зэвсгийн хувьд тодорхой хэмжээний мэдээллийн хувьд ингэж оролцсон байдаг. За тэгээд яагаад Израиль улс ингэж Иракийн эсрэг ингэж Иранд туслаад байсан юм бэ гэхээр бас ийм нэг учир зүй байгаа. За 1970 оны сүүлдэхэд Франц улс Иракт цөмийн реактор өгсөн. За энэ цөмийн реакторыг өгөхөд Израиль улс туйлын их дургүй байсан. Энэ дээр бол Францууд өөрсдийнхөө бид бол тусгаар тогтносон улс орн хинтээ харьцаа бид нар өөрсдөө мэднэ гэсээр хагаад Ирак улсад цөмийн реактор өгсөн байдаг. За энэ реакторыг 1970 онд авчираад угсраад тэр реакторыг угсраад ингээд яг цөмийн одоо нейтрон цөмийн одоо тэр элементүүдийг гаргаж авахын тулд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй. За энэ хугацааг бол Израилийн тагнуулын албад тооцож үзсэн. 1981 он гэхэд одоо энэ реакторыг үгүй хийхгүй бол за Иракийн центрифуг одоо тэр цөмийн урвалыг гаргаж авах, урааныг гаргаж авах юм одоо үйл ажиллагаа нь бүрэн одоо идэвхжиж, бүрэн дүүрэн үйл ажиллагаа нь чигдэрч 1981 он гэхэд Ирак улс цөмийн зэвсэгтэй болох юм байна гэсэн ийм дүгнэлт гаргасан. Тэгэхээр
Иран, Иракийн энэ дайн дээр бас Израиль улс ерөөсөө энэ яг дайныг далимдуулаад Иракийн цөмийн реакторыг устгахыг гэсэн ийм одоо нууц төлөвлөгөө явсан. За тухайн үед Израилийн ерөнхий сайдаар Бегн хийжсэн. За Бегн бол нэгдсэн үндэсний байгууллага, Америкийн эцэс улс, Францын талтай өстой яриа хэлцэрийг болооч зогсоогооч энэ өстой манай Израилийн үндэсний аюулгүй байдал за нөгөө талаас ойрох дурмтын үндэсний аюулгүй байдал тохирол учруулах гэдэг байна. Францчуудаа энийг болохгүй гэдэг хатал Францчууд цөмийн одоо реакторыг өгсөн. За энийг Бегн ерөнхий сайд би энэ насандаа энийг л хийж зогсоохгүй бол өөр хинч одоо энийг дийлэхгүй болно гэж тухайн үед одоо өөрөө дурталтаа дараа нь бичсэн байдаг. Тэгээ ингээд нууц төлөвлөгөө яваад опера гэж төлөвлөгөө явсан. За энэ төлөвлөгөө нь 1981 оны 6 дугаар сарын 7-нд хэрэгжиж эхэлсэн. Энэ опера төлөвлөгөө нь юу байсан гэхээр Израилийн газар нутгаас F-16 онгоц хөөргөн F-16 болон одоо F-15 гэсэн онгоцнуудыг хөөргөн Саудын Арабын нутаг дэвсгэрээр ерөөсө 30-аас 40 метрийн газрын дээгүүр нисэж тэгэхээр их хурдтай онгоц их доогуур газартай ойрхон нисэхлээр агаарын довтгоноос хамгаалах радарт харагддаггүй. Энийг бол одоо хүн бүхэн мэднэ, та бүхэн ч гэсэн мэдэх байх. Тэгэхээр Израилийн онгоцнууд ерөөсө Сауди Арабын нутаг дэвсгэрээр нисэхдээ ерөөсө 30 м, 30-40 метрийн дээгүүр ниссээр хагаад Ираны газар нутагт орж ирээд буцаж өндрөө аваад одоо агаарын радарт харагдахгүй өндрөө аваад тэгээд тэр одоо центрифуг хийжсэн атомын одоо цөмийн одоо тэр элементийг үйлдвэрлэж ирсэн үйлдвэрлэлд цохилт өгсөн реактор руу цохилт өгсөн байгаа. За энэ цохилт бол хамгийн амжилттай Израилийн түүхэнд тагнуулын албаны хамгийн амжилттай хийсэн төлөвлөгөө гэж одоо хүртэл яригддаг. За энүүгээр бол Ирак улс дахиж одоо цөмийн зэвсэгтэй болох шанс нь бол байхгүй болсон. Энийг хэрвээ Иран улс яаж иж байгаа л амжилтсан бол өнөөдөр Ирак улс Саддам Хүсейн одоо хүртэл аяг бол амьд. За тэгээд нэг цөмийн зэвсэгтэй улс тэнцээ ингээд одоо ширээ ингээд зохиод ингээд сууж байсан байж магадгүй юм байна. За тэгээд Израиль улс энэхүү цохилтыг Иракийн дайны үед тэгтээ энэ цохилтыг бас өгөхдөө энэ опера гэсэн энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Ираны тал маш их тусалсан гэдэг. Ираны тал бүх зургийн географийн одоо газар зүүн байрлалын бүх зургийг наривчилсан зургийг Израилийн тагнуулын албанд өгсөн гэдэг. За дээрэс нь хэрвээ ямар нэгэн байдлаар энэ төлөвлөгөө амжилтгүй болгоод онгоцнууд одоо ингээд нисгчт нь онгоцноос катапультирований буюу онгоцноос ингэж аврах байдлаар буух юм бол парашютаар ингээд буусан тохиолдолд аврах ажиллагааг явуулах одоо цэргийн бие бүрэлдэх хүнүүдийг Сауди Арабын одоо элсэн цөлд одоо яг онгоцд нисчихсэн тэр элсэн цөл хавцаа ингээд аваачаар бэлтгэсэн байдалтай байлгаж ирсэн. За мөн Иракийн талч гэсэн байлгасан гэж ярьдаг юм байлаа. Хэрвээ ямар нэгэн байдлаар тэр онгоцнууд одоо ингээд цаашгаа Иракийн нутаг дэвсгэр рүү гараад явах юм бол Иракийн тал бол ямар ч цохилт өгөхгүй тэр онгоцнуудыг чөлөөтэй газар нутгаараа явуулна гэсэн үрдэл гэрээ хэлцэр байсан гэдгээ. Тэгэхээр энийг яриад байгаагийн үндэс нь бол хоёр улс орн хэдийн одоо өнөөдөр ийм амар ингэж байгаа ч гэсэн ер нь бол түүхийг аваад үзэх юм бол хамтарч исэн үеч байгаа, дайсханж исэн үеч байгаа. Хамтран одоо бүр нэгэн дайсныхаа эсрэг ч гэсэн байлдж исэн одоо зэр зэвсэг, тагнуулын мэдээлэл талаараа ингэж хамтарч исэн үеч байдгаа. Тэгээд иймэрхүү опера гэж ийм нууц төлөвлөгөөг ингэж хэрэгжүүлсэн байдаг. Тэгээд энэ бүхэн саяны яриад байгаа одоо миний 1979 он, 1980 он зэрэг энэ онууд Америкийн эцэс улс ерөнхийлөгчийн сонгуультай бас л холбоотой. Энэ жил ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байна. Бас л холбоотой. Ер нь Америкийн эцэс улсын ерөнхийлөгчийн сонгуул гэдэг зүйл бол дэлхийн одоо геополитикийн хагарлын юм томоохон хэлбэлзэл болдог. За тэгээд анхны ерөнхийлөгчийнхаа термик хийж байгаа хүн ихэвчлэн зоригтой шийдвэрүүдийг гаргадаг. Дараагийнхаа одоо сонгогдох байдлыг бодоод ихэвчлэн их нарийн хянуур хийж ингэж явдаг. Одоо Франц ерөнхийлөгч бол хоёр дахь Макрон эхнийхтэй бас их зөөлөн байжгаад хоёр дахь термдээ гарч ирэнгүүт л одоо хоёр дахьаас илүү терм дахиж байхгүй. Одоо бол Макронс маш зоригтой хүссэн зүйлээ хийлээд хүссэн зүйлээ хийдэг болж байгаа. За энэ бол яг ерөнхийлөгч нарын хоёр удаагийн ийм сонгогдох эрхтэй ийм улсуудыг хийдэг, ийм гаргадаг авир байдаг.
За Америкийн эцэс улсын ерөнхийлөгч Байден ч гэсэн одоо эхнийхээ терм одоо дуусч байна. Одоо хоёр дахь терм рүү орох гэж байна. За энэ эхнийхээ терм дээр бол манайм ихэвчлэн их зөөлөн юм дээр их нухацтай энэ одоо Орос Украины дайн дээр ингээл ер нь бол зэр зэвсэг нийлүүлэхгүй за нийлүүлсэн ч гээл өөртөө улаан шугам татаал бид иймч буужин өгөхгүйгээд тэрийг өгөхгүй гэж хэлжснийхаа дараа буцаагаал өгдөг байхгүй. Ер нь бол тэр одоо агаараас хамгаалах патриотыг бид нар бол патриот хязгаарч нийлүүлэхгүйгээл улаан шугам анхтай эхлэхэд татчихсан. Тэгэхээр дараа нь өгсөн. Гэх мэтчлэн Америкийн эцэс улсын ерөнхийлөгч жоохон ийм зориггүй иймэрхүү алхмууд хийгээд байгаа. Энэ мэдээж хэрэг дараагийнхаа сонгуультай холбоотой бүх юмыг монитор хийж байгаа. Гол нийтийн сан сэтгэл ямар хөө байх нь вэ? Америкийн ард түмэн одоо ямар хөө асуудал дээр яаж хандж байна? Энэ бүх нь бол ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Тэгэхээр миний яриад байгаа нөгөө 1979 он 80 оных чи яг л ерөнхийлөгчийн сонгуул нөгөө Рейган ерөнхийлөгч болох гээд үргэлжлэжсэн үе. Картертай. За тэгээд яг л ерөнхийлөгчийн сонгуул 1980 оны 11 сард болсон. За 80 он бол 1979 оны төгсгөл 80 он бол ерөөсөө энэ нийтдээ ерөнхийлөгчийн Америкийн сонгуультай бүх дэлхийн нийтийн улс төрчид бүх зүйл ингээ хандуурсан. За тэгээд улс төрч нь өөрөө зөрөгтэй шийдвэр гаргаж чадахгүй ийм үед ихэвчлэн ийм дайн, дажин ийм юмнууд болдог. Америкийг одоо өөрсдийн дотоод асуудлаа ялангуяа ерөнхийлөгчийн мэтгэлцсэн энэ ерөнхийлөгч болох гэж байгаа хүмүүсийн хоорондын маргаан болж явах үед ихэвчлэн ийм юмнуудыг шийдэх гэж оролддог. За энэ жил ч гэсэн одоо ялгаа алга одоо энэ Америкийн эцэс улсын ерөнхийлөгчийн сонгуул болох гээд энэ Украин Орос улбаны улсын дайн дажингийн одоо асуудал бол одоо энэ сонгуулийн гол шийдвэрлэх ингээд зүйлүүд болчиход байна. Байден бол одоо 60 тэрбумын мөнгө гаргах ихтэл одоо энэ мөнгийг гацааж байгаа Трамп бол ийм зүйл байхгүй бид бол одоо алийн бүхэн Европын улс оронд ингэж их мөнгө хандуулах хэрэгтэй юм. Ер нь Европ гэж төв өөртөө аюулгүй байдал хангах хэрэгтэй. Тэд нар өөрсдөө л мөнгө гаргуул болно үстэй гэсэн ийм зүйл яригдчихэж байгаа. Гэхдээ бас нэг ийм болсон. Сая сүүлийн санал асуулгаар Трампын явуулаад байгаа Украины явуулж байгаа бодлого нь өөр их рейтингийг унгааж байгаа гэдгийг мань ойлгож ирсэн. Сүүлийн санал асуулгаар Трампын рейтинг буугаад Байденыг өссөөд за энэ өссөн шалтгаан наваад утсан чи ерөөсөө л Украины дайнтай холбоотой болоод хэд Трамп энэ мөнгийг өгөхгүйгээр ингээд дайраад гисэн чинь өөрийнх нь рейтинг унаад байгаа гэдгийг ойлгосон. За тэгээд Трамп бол өчигдөр одоо Америкийн эцэс улсын парламентын доод танхимын дарга Майкл Джонсныг өөрийн одоо Флорид дахь өргөөнд хүлээн авсан. Та бүхэн бодоод үзтээ. Ерөнхийлөгчийн сонгуульд зүгээр өрсөлдөж байгаа нэр дэвшигч хүн өнөөдөр төрийн одоо эрх мэдлээрээ бараг дээрээсээ зэндаагаар наваад үзэх юм бол 3 дахь хүн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч тэгээд парламентын доод танхимын дарга. Тэгэхээр ийм том эрх мэдэлтэй ийм хүн байж өнөөдөр ерөнхийлөгч нэр дэвшиж байгаа хүн дээр өргөөнд нь очиж уулзч байна. За уулзсан гол шалтгаан нь бол энэ яг л Украины одоо энэ 60 тэрбумын асуудлыг яригдсан байгаа. За энэ уулзалт ерөөсө 30 минут болоод өндөрлсөн. За 30 минут болж өндөрлсөний дараа гарч ирсэн сэтгүүлчд гарч ирээд Трамп хариулахдаа за бид ер нь бол одоо Украинд тусгацаа дэмжлэг өгөхөд ер нь бол ер нь айхтар бол асуудал байхгүй. Гэхдээ бидний зүгээс нэг тавьж байгаа болцол байгаа. Энэ нь бол буцалтгүй тусламж биш. Энэ нь бол баг гүйтэй зээл. Нэг бол одоо хүүгүү зээлч байдаг юм уу? Буцааж ямар ч гэсэн Америкийн эцэс улсад орж ирэх мөнгөөр ингэж хэлбэрээр байх юм бол бид төлөө зөвшөөрж болж байна гэсэн утгатай ийм хариу өгсөн. Тэгэхээр Трамп бол одоо энэ хамаагүй ингэж энийг гацаах юм бол өөрт нь бас аюултай юм байна гэдгийг ухаарсан байж ингэж ийм хэллээ. За нөгөө талаас бүгд найрамдах намын Taylor Greene гэдэг бүсгүй байдаг. За энэ бол үнэхээр одоо Орос улбаны улсын өста 100% шүтэн бишрэгч гэдэг юм уу? Путиний өста 100% дэмжигч гэж хэлж болно. Ерөөсөө Украиныг одоо алдсан газар нутгаа өгөх хэрэгтэй. Ер нь бол та нар Оросын бүрэлдэхүүн байсан улс шүү дээ гэж хүртэл ярьдаг ийм бүсгүй байдаг. За энэ бүсгүй бол одоо Майкл Джонсныг хэрвээ энэ асуудлыг энэ одоо 60 тэрбумын асуудлыг хилцүүлэхээр Конгресст оруулаад ирэх юм бол огцруулах хүртэл арга хэмжээ аавна. Энэ дээр шууд гар үсэг зурулж эхэлнэ гэж ингэж ярьж ирсэн. Тэгэхээр Джонсон одоо Трамптай уулзж байгаа гол шалтгаан нь бол Трампаас аюулгүй байдлын одоо энэ Taylor Greene одоо энэ яриад байгаа огцруулна гэдэг асуудлыг
болиулж өгөөч. Энд одоо цаагуур энийг зогсоогооч гэсэн үгнээс л уулдсан байх гэж ер нь олон улсын шинжээчд үзэж байгаа. Тэгэхээр Трамп бол амар эрх мэдэлтэй хүн. Их эрх мэдэлтэй. Өнөөдөр ерөнхийлөгч сонгуульд зөвөр өрсөлдөж байгаа хүн гэхэд ер нь бараг ерөнхийлөгчийн зиндааны хүн болчихж байгаа. За Америкийн эцэс улсын ерөнхийлөгч Жо Байден байсаар байтал өнөөдөр хоёр ерөнхийлөгчтэй юм шиг нэг ерөнхийлөгч нөгөө ерөнхийлөгч нь юу гэж байгаа бол гэдэг шиг өнөөдөр тийм байдалд хүрчээд байгаа. Ер нь Америкийн эцэс улсын түүхэнд ийм юм өрн тохиолдож байгаагүй. Тэгэхээр Байдны эрх мэдэл, за Трамп эрх мэдэл бол маш өндөр байна. За энэ Трамп эрх мэдэл яагаад өндөр байгаа юм бэ гэдэг ингээд та бүхэн бас гайхаж магадгүй. Трампд эрх мэдэл нь байгаа ганцхан шалтгаан нь одоо энэ парламентын доод танхимын одоо гишүүдийн талаас их хувь нь Трампын мэдлийн хүмүүс байгаа. Ер нь бол намын одоо трампист хөдөлгөөнийг дэмждэг их олон гишүүд одоо парламентын доод танхимын гишүүд болсон. Тэгвэл хоёр намын харьцаа одоо гишүүдийн харьцаа 6 хүний ялгаатай. 6 хүн л одоо ачилсан нам бүгд амьд намаас ялгаатай. Гэхдээ одоо энэ Трампын яриад байгаа энэ Израиль, Тайвань, за мөн Украинд өгч байгаа энэ 90 тэрбум долларын асуудлыг ингээд гацаагаад ингээд байх юм бол мань үний нэр хүнд унах юм байна. За тэгээд энэ асуудал ингээд цаашдаа өргөжлөд авах юм бол ер нь бол дэлхийн нийт их эвгүй байдалд орох юм байна гэсэн ийм айцтай, ийм бодолтой болсон үднэс ер нь бол энэ асуудлыг шийдчихээ, энэ асуудлыг ер нь оруулаад хилцээд ингээд явуулчих гэсэн ийм бодолтой байгаа болов. Тэгээд эх 7 хоног гэдэг нь одоо бараг маргааш өдөр одоо парламентын доод танхим хуралдана. Энэ хуралдаан дээр энэ асуудлыг оруулж ирэх нь оруулж ирэхгүй нь гэдгийг та бүхэн үзэж байгаад одоо бид нар эх 7 хоног дахиад ярилцах байх. Энэ асуудал ямар хуу болов гэд. Тэгээд би түрүүний нөгөө 6 хүний асуудал парламентын доод танхим 6 хүн ачаас намын гишүүд л дутуу байдаг гэдэг. Одоо энэ ерөнхийлөгчийн сонгуул дээр л дүн тавигдана. Энэ саяны Трампын эсэргүүцээд байгаа энэ асуудал, за Байдны одоо энэ тусалцаа дэмжлэг өгье гэсэн энэ асуудлыг ард түмэн хэр хандаад байгаа юм бэ? Ард түмэн энийг үнэхээр хүлээмжшөөрөд байгаа мó гэдгийг бол энэ ерөнхийлөгчийн сонгуулиар тавигдана. Яагаад гэвэл ерөнхийлөгчийн сонгуулиар ганц ерөнхийлөгч сонгогддог. Ишүү дээрээс нь парламентын доод танхимын гишүүдийн дийлэнхэн солигдно. Тэгэхээр одоо 6 хүний байгаа одоо илүү өрхөж байгаа бүгд найрамдах нам 11 сарын 8 болсон сонгуулийн дараа ачаас нам илүү болоод ирж болох юм байна. Тэгэх юм бол ачаас нам өнөөдөр ерөнхийлөгчийн ачаас намын сенатын дээд танхим нь ачаас нам. За тэгээд доод танхим нь ачаас нам болох юм бол дараагийн одоо Трампын Байдны гарах шийдвэрүүд ерөөсөө ногоон гэрлэр цаашгаа явна гэсэн үг. За хэрвээ дахиад одоо ерөнхийлөгч Байден үлдээд тэгтээ парламентын доод танхимын гишүүд нь ялгаа байхгүй одоо яг л Трампынхаараа ингээд цаашгаа үлдэх юм бол бас л их гацаатай ер нь дахиад 2 жил дахиад 4 жил болно. Дахиад 2 жилийн дараа дараагийн парламентын сонгуулийн доод танхимын гишүүд солигдно. Гэх мэтчлэн бол ийм Америкийн эцэс улсын төрийн тогтолцоо маш нэг нэгэндээ ингэж уялдаатай холбоотой ийм систем байдаг болохоор ер нь бол нэг ерөнхийлөгчийн нэг хүний тогтолцоо гэж хэлж болохгүй. Нийтээрээ систем бүр ингээд нэг организм шиг ингэж ажиллаж идэг. Нэг нь болох юм бол нөгөөх нь өөр талаасаа цусаас илбээд ингэ явж идэг. Ийм амьд организм байдаг. Энэ хамгийн гой тогтолцоо, хамгийн зөв тогтолцоо. Энэ тогтолцоог дэлхийн улан улс орнууд дуурайсан байдаг. Энэ тогтолцоог авч хэрэгжүүлсэн байдаг. Тийм байдаг. За тэгээд энэ Трампын одоо Майкл Джонсонтой уулзсан асуудал бол иймэрхүү байлаа. За тэгээд энэ саяны энэ Иран Израилийн асуудлаасаа болоод одоо өнөөдрийн ийм Трампын хүртэл асуудал руу ингээд орчиж байна. Энэ Трампын асуудал чинь бас л ялгаа байхгүй. Одоо энэ Израильд энэ орж байгаа парламентын доод танхимаар хилцэх гээд байгаа энэ асуудал чинь ганц Украины 60 тэрбум биш юм. Украины 60 тэрбум дээрээс нь Израильд өгөх 10 тэрбум, Палестинд өгөх одоо хүмүүнлэгийн тусламж болох 10 тэрбум, за дээрээс нь одоо Тайванд өгөх 4 тэрбум ч гэдэг юм уу. Ингээд бас дээрээс нь нэг баг хэдэн тэрбумын асуудал байгаа. Ер нь бол нэг 90 гаруй тэрбум долларын асуудал байгаа. Тэгээ энэ асуудал бол хэрвээ л одоо Трамп энийг шийдвэрлэхгүй ингээд яваад ах юм бол ялангуяа өнөөдөр Израиль руу ингээд зохилт өгсөн ийм үед Трамп Израилийн сонгогчдын одоо бас саналыг алдах магадлал өндөртэй. Тийм. Энэ ингээд бүх юм ингээд сонгуультай холбоотой болоод байдаг. Та бүхэнд одоо ингээд миний ярьж байгаа юм ойлгомжтой байгаа болов ойлгомжгүй байгаа болов. Ер нь бол Америкийн эцэс улсын ерөнхийлөгчийн сонгуул ингээд дэлхийн ийм томоохон улс төрийн юм хөдөлгөөн болоод байдаг. Яг ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нэг жил 2 жил бол ерөнхийдөө намгүй байдаг. Ер нь асуудал Америкийн
гегемон гэдэг юм одоо гегемон байдаг шүү дээ. Америкийн хэсэг улс бол дэлхийн бүх юмыг хүлэмжшүүр бүх юм одоо номер 1 л одоо энэ усаас хамааралтай явж шүү дээ. Энийг бол хинч хүлэмжшүүрнэ. Тэ. Ер нь бол Америкчуудыг аль болохоор амарчсан ялангуяа би нэг Афганы дайныг яриад байдаг нь бүр 12 сарын 24-нд яг Крисмсийн орой Оросууд Афганистан руу дайрдаг нь албаар тэгж дайрч байгаа. Америк ерөнхийлөгч амраад явцсан, конгресс амраад явцсан, хүн бүхэн гэртээ гэр бүлтэйгээ шампанск тулгаа зогсож байхад Оросууд тэр үед нь бужигнуулж Афганистаныг бушуухан бас л нөгөө Киевийг 3 хоногт идэх шиг Афганы 3 хоногт эзлэн авах ийм ордлого хийсэн. Ийм байдаг юм аа. Тэгээд та бүхэнд миний ярьсан зүйл ойлгомжтой бол өнөөдрийн миний бэлдсэн зүйлүүд нэг ийм байгаа. Нэг айхтар олон юм зүйл бэлдсэнгүй. Гэхдээ би та бүхэнд нэг одоо дахиад сайн хараад авъя. Ер нь ярих гэсэн юмнуудаа ярьж дуусчих юу яаж. За Германы засгийн газар, Германы батлан хамгаалах яам өнөөдөр Украин улсад Patriot системыг нэгийг гаргаж өгөхөөр болж байна. Тэгэхдээ германчууд ер нь гаргаж өгөхөөр боллоо гэж байгаа боловч ер нь бол гаргаж өгснийхаа дараа хөвчлэн мэддэг. Ер нь германчуудын ийм албаар логистик энэ асуудлуудыг аюулгүй байлгахын тулд юм уу хөлөөлгөж өгчөөд дараа нь бидний ийм юм өгөх гэж байна гэж ингэж зарладаг. Өгцөн ч байж магадгүй гэж бодож байна. Тэр Герман улс бол Patriot агаараас хамгаалах Пуучингийн нэг систем гэдэг нь бол нэг систем гэдэг нь нэгхэн машин биш юм байгаа. Нэг систем дотроо бол радарын систем, за дээрээс нь одоо Пуужин харвах 6-8 машин. Пуужин харвдаг 6-8 машин. Нэг систем багтдаг. Тэгээд нэг машин нь 4 Пуужин харвах юм төхөөрөмжтэй байдаг. Тэгэхээр та бүхэн бодоод үз 6 доогуур нь бодоход 6-г 4-өөр үржээд үзэх юм бол 24 Пуужин ингээд нэг батарей буюу нэг систем гэж хөөргөх хүчин чадалтай. Тэгээ одоо энэ Patriot системийг бол Киев хотод ингээд ойрхон тавьсан байгаа болохоор Киев хотын оршин суугчид маш их айцгүй одоо асуудалгүй болчиход байгаа. Тэгэхээр одоо энэ германчуудын шинээр өгж байгаа энэ Patriot-ыг Одесс хот руу ойрхон тавих уу, нэг бол Харьков хот руу ойрхон тавих байх гэж шинжээчд үзэж байна. Ер нь бол хамгийн их магадлал Харьков руу байх. Ягаад гэвэл Харьков бол одоо фронтын хамгийн тэргүүн шугамд хамгийн ойрхон сая гаруй хүн амтай юм том хот. Тийм болохоор энэ Patriot-ыг Харьков руу тавих байхаа гэж бодож байгаа. Тэгэхээр Герман улсын үзүүлж байгаа тусламж дэмжлэг анх Шольц ерөнхий сайд бид ерөөсөө зөвхөн л хүмүүнлэгийн чиглэлээр туслана анх л одоо бид зөвхөн одоо цэргийн госпиталч байдаг юм уу им хангамжийн асуудал дээр туслана гэж ярьж исэн бол өнөөдөр ингээд багаар ингэж алхасаар байтал Герман улс хамгийн том Герман улсыг дэмжиж байгаа Украин улсыг дэмжиж байгаа улс бол таарч байна. За өнөөдөр зөвхөн одоо Герман улсын тусламж дэмжлэгийг ганц дангаар наваад үзэх юм бол Герман улс 21 тэрбум. Тэгэхдээ энэ 21 тэрбум чинь өмнөх сарын одоо саяны энэ Patriot эдрийг оруулах юм бол 21 тэрбум чинь илүү гараа явчих бах. За Америкийн хэсэг улс мэдээж хэрэг хамгийн их байгаа л да. Одоогийн байдлаар бол ганцаараа хатал 77 тэрбум доллар гаргацсан байгаа. Энэ 77 тэрбум доллар нь түрүү жилийн 11 сард гаргасан тоо. Тэрнээс хойш ерөөсөө энэ парламент доод танхимын асуудлыг одоо хүртэл 6 сар гацаасан тул түүнээс хойш энэ мөнгө ерөөс нэмэгдээчгүй иймэрхүү байгаа. Тэгэхээр Америкийн хэсэг улс номер 1 одоо донор байгаа. За хоёрт нь бол Украинд өгж байгаа тусламж дэмжлэгээр бол холбооны бүгд дайлдах Герман улс байгаа. За одоогийн байдлаар сарын өмнөх байдлаар бол 21 тэрбум байсан. За Англи улс дараа нь 15 тэрбум байна. За Норвеги улс бол 8 тэрбум. Норвеги бол үнэхээр баян улс. Жижиг хүн ам нь бол одоо манахаас их хүн амгүй 5 сая 6 сая хүн л төгтөг ийм жижиг хүн улс. Тэгэхэд 8 тэрбум доллар хандуулсан байна. За Япон улс одоогоор 7 тэрбум доллар өгсөн байдгийн байна. За Канада улс 6 тэрбум, Польш улс гэхэд одоо жижигхэн Польш улс бол бусад одоо Европ улс орнуудаа бодох юм бол харьцангуй эдийн засгийн хувьд бол сул. Тэгвэл бол Европ холбоондоо бол 6 дахь эдийн засаг гэж одоо тооцогддог болсон. Бас л сөрөгчтэй болж байгаа. За энэ улс гэхэд Польш дангаараа 7 тэрбум доллар Украин улсад одоогоор гаргасан байх жишээний байгаа. За Герман улс бол үнэхээр сайн тусалж байна. За мөн одоо Орос улбаны улстай хамгийн сүүлийн холбоотой нэг мэдээ гаргаад энэ одоо миний бэлдсэн мэдээнүүдэд дуусгачих. Тэгээд бүгдээрээ хамтран одоо цаашгаа харилцсан ярилцаад явчих гэж бодож байна. Цагч нэлээд бас явцсан байна. За тэгээд Оросын газрын тосны экспорт
хамгийн сүүлийн статистикаар. За энийг бол олон улсын статистик гэдэг гаргасан зүйл биш. Орос улбаны улсын өөрийн статистикийн албанаас гаргасан мэдээлэлээр 20% буурсан байна. 20% өмнөх жилтэйгээ харьцуулах юм бол 20%-аар буурсан. Энэ бол маш том тоо. За $5 тутмынхаа нэгийг алдсан гэсэн үг Орос улбаны улсын төсөв. Тэгэхээр Орос улбаны улсын төсвийн дийлэн хувийг бол одоо газрын тос, газ, нефть энэ байдал одоо илэрхийлдэг. Гэтэл одоо гол мөнгө олж байдаг энэ салбар нь 20%-аар буурсан. За ялангуяа одоо энэ хавар болоод газар тариалан одоо тариалаад эхлэхлээр бензин түвшний хомсдол борж магадгүй гэж байгаа. Тийм болохоор би та бүхэндээ өмнө нь зөвхөн бас фэйсбүүкээр бас мэдээлж байсан. Орос улбаны улс Казахстан улсад хандсан байгаа. Казахстан улсыг 100 мянган тонн одоо түлшийг Орос улбаны улсад сард нийлүүлэх ийм хүчин чадал байгаа юу? Та бүхэн бидэртээ ийм тусдаа дэмжлэг болооч гэсэн ийм хүсэлт явуулсан байгаа. 100 мянган тонныг одоо Казахстанаас одоо авахар ийм зэхэж байна. Тэгэхээр энийг бол яг авна гэсэн зүйл биш юм байна лээ. Зүгээр ийм одоо хүсэлт байгаа шүү. Та бүхэн бас энийг бодолж байгаараа гэсэн утгатай юм байна. За яагаад ингэж байгаа юм гэхээр одоогийн гаргаж байгаа тооцоололоор бол хомсдох магадлал тун их байгаа. Хомсдол орох. Хомсдол ороод эхлэх юм бол хүмүүс паникт ороод нөгөө бензиний үн нэмэлт бүх бензин колонк дээр ойч рүүсэд ингэ явчихна. Энийг л одоо арилгах гэж хэрвээ нэг ийм жоохон магадлал гараад ирэх юм бол ерөөсөө Орос улбаны улс Беларусаас авч байгаа бензинээ ихсгэх, за мөн одоо Казахстанаас авч байгаа бензинээ ихсгэх ийм тал дээр одооноос арга хэмжээгээ авч эхэлж байгаа. Тэгэхээр хэвээ Орос улбаны улс үнэхээр өөрсдөө бензин түвшний хомсдолд ороод хэцүү байдалд орох юм бол юу Монголтой байдалтай болно. Одоогоор Евразийн эдийн засгийн холбоонд ордог улс орнуудаа яг л өгдөг хэмжээгээр өгж байгаа, өгнө гэсэн яг л хэмжээгээ өгж байгаа. Дээрээс нь Монгол улсад өгнө гэсэн хэлбэрээ бол хадгална гэж амласан. Тэгэхдээ энийг бол одоогоор өгж байгаа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Бид нар одоо Орос улбаны улс үнэхээр өөрсдөө хэцүү байдалд ороод хомсдол борох юм бол юу гэж манайхад за танаад өгнө гэдэг өгөх үү? Тийм болохоор ийм магадлал байх тул одоо манай газрын тосны хэрэглэх газар ч байдаг юм одоо тодорхой хэмжээний хариуцсан салбар яамдууд нь дараагийнхаа шатыг ямар одоо арга хэмжээ авах хэрвээ хомсдсон тохиолдолд яаж одоо бензин шатах нь одоо хаанаас авах уу гэдгээ солонгос ус байдаг юм уу хятадаас авдаг юм уу хятадын одоо төрийн яам тамгын газруудад хятадын засгийн газар таарцдаг юм одооноос иймэрхүү юмнуудаа бас бодолцол байхгүй бол нэг л өдөр хаагдах юм бол манай эдийн засаг бол илгээр хэвтэн та бүхэн энийг бас бодолцож байгаа үедээ гэдгийг бас дахин анхааруулъя. Бидний одоо үзэж байгаа бас яамд тамган газрууд ялангуяа манай энэ төрийн томчууд их үздэг санагдсан. Тийм надад бас тийм мэдээлэл ирж байгаа. Тийм ер нь бол хангалттай үзэж байгаа юм байлээ. Тэгээд тэр улсууд бол та бүхэнд хандан хэлэхэд одооноос юмнуудаа сайн бэлдэж байгаараа юмыг яаж мэдэхтэй бид нар бол бүх вариантаараа өөрсдийг А вариант, Б вариант, С вариант гэдэг ийм гурван варианттай бэлэн байж авахгүй бол хэцүү болно шүү гэдэг анхааруулах хэлье. За ингээд өнөөдрийн бэлдсэн одоо миний мэдээлэл ийм байлаа. За Орос улбаны улсад нэлээд одоо үертэй байдлууд одоо шар усны үер тохиолдож байгаа. Хамгийн том үер бол Оренбург хотод болж байна. За Оренбург хот маань одоо Казахстан хэлтэй их ойрхон байдаг. Казахстантай их ойрхон. За тэгээд Орос улбаны улсын зарим хэвлэл мэдээллээр энэ Казахстанчууд бараг л чинь усныхаа өөртөө одоо энэ усны одоо нөөц янз бүрийн сан мангаа ингэж усныхаа өөртөө үерийн асуудлыг багасгахын тулд сангаа ингэж онгоолгож манай одоо Оренбург хотыг ийм усны үерийн байдалд болголоо гэсэн хүртэл ийм мэдээлэл гаргаад байгаа. Энэ дээр Казахстаны талч гэсэн тодорхой хэмжээний мэдээлэл гаргаж ийм зүйл огт байхгүй бас буруу мэдээлэл явуулж ард түмний хооронд нь талцуулж байна, хагаралтуулж байна гэсэн утгатай өөрсдөө хамгаалсан юм байгаа. Тэгээд бас ийм хүртэл асуудлууд болоод байгаа гэдгээрээ энэ удаагийнхаа мэдээллийг дуусгая. Манай энэ хамт ажиллаж байгаа хүн хэлж байна. Гацсан гэдэг. Би ер нь гацсныг мэдэрсэн. Тэгвэл үнэхээр харамсмаар юм. Тэгээд хийсэн бэлдсэн юм уу та бүхэнд ямар ч гэсэн ингээд хүргэлээ. Тэгээд цаашдаа ингээд лайвыг ингэж хийх нь зөв юм уу, буруу юм уу? Нэг бол зүгээр шууд энийг одоо зүгээр бичлэг болгоод шууд тавьдаг болдго юм уу? Би уг нь бол аль болохлээр лайв нэг нэгээ харан, нэг нэгтэйгээ харилцсан, нэг нэгнээс асуусан, нэг нэгтэйгээ ингээд ойлголцсон ярих юм бол зүгээр юм болов уу гэж бодсон юм. Тэгээд энэ лайв маань угандаа өргөжлөөд ингээд явж явах юм бол саяны ярьсан сэдвүүд дээрээ дахин та бүхэнтэйгээ уулзаад, дахин та бүхэнтэйгээ
үргэлжлүүлээд ингээд явж болохоор гэтэл тийм боломж нь байсангүй, тийм болцоонч байсангүй ингээд ерөнхийдөө би лайв яваад нэг яг цагт баргалж мэдэрсэн. Ерөнхийдөө гацаад байгаа юм байна, ерөнхийдөө зогсчиход байгаа юм байна гэдгийг. Тэгээ одоо яа их хөө гэхдээ ямар ч гэсэн бидний хийж байгаа энэ хөө бичлэг давхар бичигдээд явж байгаа болохоор энийг одоо YouTube дээр удахгүй оруулаад тавья. За мэдээж хэрэг баргалж цаг 30 гаруй минут юм болж байгаа юм байна. Тэгэхээр бас хугацаа орох байх, тодорхой хэмжээний YouTube руу видеого аплод хийгээд тэр нь тэгээд боловсрогдоод ингээд та бүхэнд хүртэл өглөө болох болов уу гэж бодож байна. Тэгээд ийм байна. Жоохон сэтгэл жоохон тааруул болчлоо.